Хай сайн байцгаана уу? Өдрийн мэнд шинэ онцлогоор уулзч байгаадаа баяртай. Loyal Tarot-ын байна. За өнөөдрийн сэдвээр болохоор угаасаа хүмүүсийн хамгийн их асуудаг сэдвэлтэй яг шийдэгдээгүй зүйл энэ өөрөө мөн болохоор байнга ингэж шаардагдчихэдэг, хэрэгтэй байж байгаа ийм асуудал байдаг. Тийм болохоор яг энэ сэдвийн уншлага ингэж байн орлоо гэж зарим цөөнх одоо яг сингл байгаа хүмүүс ч юм уу жоохон унтууцдаг битээ тэгээрээ яг хэрэгтэй хүмүүстэй хэрэгтэй мэдээлэл болж очдог шүү гэдгийг бас миний зүгээс хэлхийг хүсэж байна. Тэгээд би болохоор сүүлд нэг шинэ уншлага хийсэн чинь тэрэн дээр нэг комент дээр нь бараг ингээд 70 лайк. За тэгээд дараагийн бас яг адилхан комент дээр нь бараг 40-50 лайк гараад хүмүүс амар их хүсээд хүлээгээд байгаа нэг уншлага байгаа. Энэ бол харилцаа холбоогүй байгаа хүний тань одоогийн бодол мэдрэмж гэдэг. За тэгээд би энийг бас арай өөрчилж энэ удаа хийх болно. За коно болоорой. Сэдв нь юу байх вэ гэд тэгэхээр YouTube дээр бид нэр харилцаа холбоогүй байгаа хүн чинь за яг no contact шүү. Харилцаа холбоогүй байгаа хүмүүс л сонсоход болно гэсэн үг. Тэр хүний чинь таны талаарх өнгөрсөн дөх бодол ямар байсан? Тэгээ одоо бодол нь ямар болж өөрчлөгдөж байна вэ гэдгийг харах болно. За тэгээ таны энергийн шалгалтыг бас товчхон хийж өгнө. Та яг энэ харилцаа холбоогүй байгаа хүн өөрөө юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэдгийг бас харна. За тэгээд энэ хүний танд хэлхийг хүсэж байгаа үгсийг Oracle картуудаар харна. Сүүлийн үед би ерөөсөө Oracle картуудаа ашиглаагүй юм билээ. Яг тэгж ашиглах уншлагууд бол бас хийгээгүй байснаа анзаарлаа. За нэмэлт дээр болохоор бид нэр юуг харах уу гэхээр харилцаа холбоогүй байгаа хүн чинь тань дээр яг буцаж ирэх үү? Буцаж ирвэл хизээ буцаж ирэх юм бэ гэдгийг харна. За гарц гаргалгаа хайж байгаа хүмүүст маань хамгийн хэрэгтэй зүйл байдаг. Ер нь бол энэ харилцаан дээрээ таныг одоо яг юу хий гэж сахиуснууд нь зөвлөж гин вэ гэдгийг харна. За тэгээд та хоёр буцаж яг нийлэх үү гэдгийг харах болно. Эргэж ирэх гэдэг өөр бас нэг өөр зүйл те. Эргэж ирээд яах гатж байгаа. Тэрийг болон баттгаад яг нийлэхээр байна уу? Хэрвээ тийм бол тэр нь хизээвэ гэдгийг харах болно. За ингээд өнөөдөр нэлээд юм гэгээлэг картуудаа би сугалсан. Эхний бүлэг болохоор энэ lover буюу одоо хайрт ямар нэг байдлаар хин нэгний хос амраг хүнийг хилдэг. Lover гэдэг карт хүн шувуутай. Тэгээд магадгүй энэ картанд аль эсвэл энэ чулуунд татагдчих юм бол таны сонголт мөн байх болно. Amethyst байгаа. Amethyst эрхшээгч орд нь бол хумх байдаг. Гэхдээ заавал таны орд таарах албагүй. За хоёр дахь бүлэг болохоор in the heart буюу зүрх гэдэг юм гоё ягаан өнгийн карт байна. Гадуураа шувууны үрээр бүрхэгдсэн. Дотор нь ингээд завин дээр хоёр хүн сууж байгаа. Тэгснэ бүр гол нь ингээд нэг galaxy бас байгаад байгаа. За энэ ягаан картыг сонгож байгаа хүмүүс хоёр дахь бүлэг болно. За тэгээд татагдж байгаа чулуучин болохоор энэ хар obsidian. Хар obsidian-ы эрхшээгч орд нь болохоор хилэн цайдаг. За 3 дахь бүлэг болохоор энэ siren буюу лусын дагна. За энэ чулуу бол rhodonite гэдэг юм жоохон халтайсан гэхдээ ягаан чулуу байдаг. Айгүй гоё чулуу. Энэ чулуу бол надад миний амар хэцүү үеийг давхад надад тусалж исэн. Тэгээ энэ чулуу яг миний бодлоор надад нэрээ тусалсан юм шиг санагддаг. Rhodonite гэдэг чулууг ер нь хайр дурлалын айгүй хүнд үеийг давж явах үедээ бидээ авч явах. Ялангуяа унтахаас өмнө дэрэнд орой хийж унтахад бол яг зүрх сэтгэлийн тэр шарахыг давхад тусалдгаа гэсэн одоо яг тийм тайлбар өгдөг байхгүй. Тэрийг нь уншаал би нэх юм бодохгүй тэгэл энэ чулууг авч яваал дэрэнд орой хийгээл чи нэрээ тэгээ гайг олчихсан шүү дээ. Би бол яг тэрэндээ бол амар итгэдэг. За ингээд 3 бүлэг харагдаж байна. Уншлага руу харцгаая баярлаа. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа энергийн шалгалт руу оръё. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань энэ lover гэдэг картыг энэ amethyst чулуутай хамт сонгосон байх учиртай. Эхлээд та яг энэ бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүнээ одоо яг юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэдгийг асууж байгаа. Тэгэж асуухад болохоор нь шүү дээ тий. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө яг энэ бодож байгаа хүнээ тантай нэг урт хугацааны ирээдүй хараагүй гэж боддог. Ер нь бол энэ хүнийг player байсан өөрөөр чинь ингээд тоглоод таны цагийг үрээд өөрийг ч орхицсан байна да гэдэг нэг тиймэрхүү дүгнэлт ер нь бол бодол санаандаа одоо яг хийчээд байж байгаа гэж гаргаж ирж байна. Тэгээ таны энэ бодож байгаа хүн чинь өнгөрсөнд ер нь таны амьдралд амар хурдан орж ирээд хурдан гараад явцсан. Ерөөсөө юм айгүй тийм тодорхойгүй хүн байсан. Цаашид яг яах нь мэдэгдэхгүй те маш эргэлзээтэй юу ч хийж магадгүй хүн шиг танд ер нь бол санагддаг байсан. Тэгээд тэрийг та ингээд одоо ер нь яг юу гэж
эцэст нь дүгнж байгаа юм бэ гэхээр надтай ер нь яг ингээд нэг тийм урт хугацааны ирээдүй хараагүй те зүгээр тухайн үеийнхаа сэтгэл мэдрэмжээр ингэж миний амьдралд гинт орж ирээл гинт гараал явцдаг тийм хүн байжээ гэж та яг дүгнсэн байгаадаа харагдаж байна. Тэгээд энэ хүнээс болоод нэгдүгээр бүлгийнхэн маань шаналаагүй биш маш их шаналсан. Яг ингээд гинтийн үйлдэл хийгээл таны амьдралд ороод ирэх үед таны амьдрал ингээл тэнцвэрээ алддаг байсан. За тэгээ гинт бас гараал явчингууд нь бүр ингээд сөргөөртэй тэнцвэрээ алдаад яг ингээд нэг тийм байр суурнаас унж байгаа юм шиг амар өндрөөс газар руу ингээд доошо унж байгаа юм шиг тийм муухай мэдрэмжийг бол ер нь авдаг байсан гэж хүзэр бол гаргаж ирж байна. Тэгээд харилцаа холбоогүй болоод бас нэлээд удчихсан байх магадлал айгүй өндөртэй. Одоо хамгийн удаандаа гэхэд бараг 1 жил харилцаагүй, 7 сар харилцаагүй байх боломжтой байгаадаа харагдаж байна. Хамгийн багадаа гэх юм бол ер нь 1-4 сарын хугацаанд харилцаа холбоогүй байгаа хүн чинь байна. Тэгээд та болохоор одоо яг юу гэж бодож байна гэхээр ерөөсөө энэ бодож байгаа хүн чинь таныг бол бодохоо болцсон. Танаас яг ингээ уйдаад цалхаад энэ харилцаанаас гараад явцсан. Өөртөө чи ер нь үерхий хосууд болъё, нийлье гэж огт бодоогүй. Цаашид ч тийм зүйлийг тантай харахгүй байгаа гэж та энэ хүнээ бол бодож байгаа. Гэтэ яагаад одоо ийм амар тодорхой бодолтой нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө байгаад байгаа юм бол яагаад энэ уншлагыг үзэж ийн вэ гэд тэгэхээр яг үнэндээ та одоо ч гэсэндээ энэ хүнээс авсан сэтгэлийн шарах ч юм уу тий айгуу тийм цочиртум сэтгэл санааны нөхцөл байдлаасаа ерөөсө гарч чадаагүй байгаад байгаа. Одоо болтол та өөрөө энэ хүн дээр гаццсан байгаад байгаа. Учираас энэ уншлагыг сонсож явах магадлал маш их өндөр. Тэгээд аль хэзээ харилцаа урагшилчаар байсан тий гэтэл бол энэ бодож байгаа хүнээс чинь тань руу харилцаа холбоо ирэхгүй, хичээл зүтгэл ирэхгүй маш их удчихсан байгаад байгаа. Тийм учраас за ер нь энэ хүн ч надтай урт хугацааны ирээдүй харахаа бүр болчихжтэй. Аль эсвэл анханасаа хараагүй байхдаа цаашид бит хоёрын харилцаа одоо ингээд эргээд бүр нийлэх ч юм уу те хосууд болох ч юм уу тийм гоё ирээдүй ерөөсөй байхгүй байхдаа гэд нэг юм аль хэзээ нөхцөл байдалтай юм эвлэрсэн энэ хүнийг тань дээр эргэж ирэхгүй гэдэгт нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө юм итгэцэн энерги бол байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ сонгож байгаа карт ч хүртэл өөрөө хун шувуу байна гэхээр хун шувуу бол яг ингээд тусынхаа араас айгүй шаналдаг амтан хайр дурлалтаа одоо үнэнчээрээ айгүй алдартай. Гэхдээ яг шинжлэх ухааны факт гараад ирсэн чинь эрэгтэй хүн бол ерөөсөө хусаа алдчих юм бол насаараа ганцаараа байдаг шаналлаасаа болоод үхдэг. Эмэгтэй хүн бол хус нь нас орчих юм бол ингээд дараагийнхаа хусыг хайдаг гэж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр бол нэг хамаагүй ямар ч байсан гэсэн хүн шүү бол яг ингээд хайр дурлалтаа айгүй ийм үнэнч байдаг амтан. Тийм учраас яг энэ хүнээ та одоо болтол бодоод шаналаад тэгээд ийм уншлагыг сонсч ийж бас болох юм. Тэгээ ерөнхий энергийг харахад болохоор та бас яг энэ харилцаа холбоогүй байгаа хүний одоо яг ямархуу байдалтай байгаа вэ? Юу хийж явж байгаа вэ гэдгийг бас мэдж байгаа. Ер нь бол тантай таньгүй энэ хүн чинь айгүй амжилттай байгаад, өөртөө ихтэй байгаад тий. Ер нь бол та энэ хүнийг бас айгүй бие төвтэй хүн гэж бодож байна л да. Гадаад үзэмжинд айгүй анхаарлаа хандуулдаг. Өөр эмэгтэй хүн сентертаас жоохон харьцчих гад байдаг. Ер нь ингээ олны анхаарлын төвд байдаг хүн энэ бол. Тэгэд ингээд одоо яг айгүй өөртөө ихтэйгээр өөрийнхөө амьдралд хичээл зүтгэл гаргаад улам одоо ингээд ажил төрлийн амжилттай байгаад гадаад үзэмжийн чулан гоё болол тэг бүх зүйл энэ хүний хувьд айгүй сайн явж байгаа гэж та бодож байна. Тэгээд тэр хэрээрээ энэ хүнийг та өөрийнхөө амьдралд урагшилсан гэж бодож байгаа байхгүй юу? Тийм учраас яг одоогоор бол нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ хүн дээрээ тийм амар найдлага тавьж ирээдүй харахаа болцсон. Яг өдөр хоног тоолж энэ хүнийг бол хүлээхээ болцсон байгаадаа харагдаж байна. Өөрсдөө ч бас яг төрүүлж үйлдэлхий харилцаагаа сэргээе гэсэн тийм төлөвлөгөө болвол алга байгаадаа харагдлаа. За энэ энергийн нөхцөл байдал тантай яг таарж ах юм бол урьдчилгаа үргэлжлүүлээд сонсоорой. Гэтэ миний хувьд энергийн шалгалт би ихтэй зөндөө хилдэг дээ. Айгуу тийм эргэлзэмтгий хүмүүс яг ингээд надаас нэхээ шаардаад идэв. Уг нь бол яг л энэ карта үнэхээр ингээд сонгосон бол татагдсан бол энергийн шалгалт амар таарсан ч бай үгүй ч бай ер нь цаашаа үргэлжлүүлээд сонсох нь зөв шүү. Таны бодож байгаа хүн чинь танаас ер нь жоохон дүү байх магадaltaй. Тэгээд орд нь айгүй хүчтэй үхэр охин матар. За тэгээд ихэр хумх жинлөөр гэсэн юм агаарын ордууд болвол орж ирж байна. За бас галны орд орж ирлээ. Галны орд дотроос ялангуяа хонь маш их хүчтэй байна. За ингээд уншлагаа цаашаа үргэлжлүүлье.
За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа яг үндсэн онцлог руу оръё. За энэ талд болохоор таны бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь өнгөрсөнд таныг яг юу гэж бодож мэдэрдэг байсан. За энэ хар өнгийн талд нь болохоор энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь одоо таныг юу гэж бодож мэдэрдэм бэ гэдгийг харна. За энэ дээр болохоор сонирхолтой нэмэлт мессежүүдийг би сонгож авсан байгаа. За өнгөрсөндөх энергиэс эхэлье. Тэгэж асуухад энэ хэсэг бүр яг мессеж заяа. Яг ингээд заримдаа надад зохиоснуудаас гинт тэгсэн байна да. Гэтэ энэ бол нэг тийм амар сүртэй спиричуал юм биш. Зүгээр л яг тэгсэн байна да гэд ингээд тароты учир агуулгаас шал өөр мэдээ зүгээр ингээд ороод ирдэг байхгүй. Тэгээ энэ маань бол ер нь нэлээд сайн ажилдаг. За ингээ харахад болохоор хатны аяга болон хатны элт дээшээ харж гарч ирсэн байна. Өнгөрсөнд болохоор энэ хүн чинь таныг юу гэж боддог байсан бэ гэхээр угаасаа та хоёрын харилцаа гэхдээ нэлээд гүнзгий харилцаа байсан байгаа байхгүй. Ингээ ерөөсөө дунд чинь юу ч болоогүй заяа. Яг ингээд нэг нэгэндээ хайртай сэтгэлтэй ч юм уу тэрийг илэрхийлээгүй, хайр сэтгэлийн талаар ярилцаагүй, ямар нэгэн дотн харилцаа та хоёрын дунд үүсээгүй, ядаж үнсэлцээгүй ч юм уу тийм харилцаа ерөөсөө биш. Ер нь бол үерхээгүй за баруун үерхчихсэн ч байж болох юм. Ямар ч байсан гэсэн маш ийм гал халуун гүнзгий нэг нэгнийхээ сайн мог бас нэлээд мэдлэлсэн харилцаа байсан байна. Тэгээд энэ хүн чинь ингэж боддог байсан байхгүй юу? Таныг яг нэг ийм хатны аяга болон хатны элт хоёрын яг ийм комбинац хүн гэж ер нь бол боддог байсан байна. Та ингээд энэ хүний хувьд бол маш зөөлөн, эмэгтэйлэг, уян хатан ирэх илдүүтэй тийм үедээ яг тийм. Гэхдээ бас хатуу байх үедээ хатуу байж чаддаг. Заримдаа ингээд хурц харагддаг. Үзэл бодолтой амар үнэн хатуу байдаг, өөрийн гэсэн бодолтой, алсын хараатай, маш юм ухаалаг, бүх юм дээр ингээд аюу тийм аналитик, логик нөхцөл байдлаас ханддаг. Ийм хүн гэж бол таныг хардаг байсан. Тэгээ таны бодож байгаа хүн чинь өөрөө бас яг ингээд эмэгтэй хүний тийм ухаалаг байдалд аюу дуртай. Өөрөө бас таны бодож байгаа хүн чинь юм нэг югмаар юм битээ яг ямар хүн татагддаг вэ гэхээр айгүй тийм хамтдаа ярилцаж эрдэм мэдлэгээ хуваалцдаг ч юм уу те аль эсвэл энэ хүний мэдэхгүй зүйлсийг та айгүй сайн мэддэг ч юм уу одоо эхлээд яг юм оюун ухаанаараа дурлаад дараа нь бие махбодын хувьд дурладаг хүн байгаа юм. Тэгээд та бол яг энэ өөрийнх нь хүсэлтэд 100% нийцдэг байсан санагддаг. Тэгээд нөгөө орж ирсэн мессеж болохоор юу юм бэ гэхээр ингээд та хоёрыг гэртээ хамтдаа байж исэн үе байгаа бол одоо ингээд нэг юм бодог модоггүй гэрээ хувцастай үе байдаг шүү дээ тий. Тэр үедээ таныг юм маш эмэгтэйлэг, айгүй үзэсгэлэнтэй хөөрхөн харагддаг. Бодоггүй байх үедээ ягаад ч юм таны царай төрхийг айгүй тийм хөөрхөн, цагаахан, инхри болбраа гэж боддог байсан аахгүй юу энэ хүн. Тэгээд яг ингээд хамтдаа амьдраад хоёулаа гэртээ ингээд тий оройны хоолой хийж идээд өглөөний цай уух ч юм уу. Тэр үедээ болвол таны яг юм маш wifi material гэдэг байдлаар хардаг байсан. Маш юм игдүүтэй, уян зөөлөн, халамжтай, эмзэг хүн шиг та санагддаг байсан. Гэтэл та хоёр болохоор бас ингээд заримдаа гадуур уулзсан шүү дээ. Аль эсвэл таардаг ч юм уу тий ажил хэргийн уулзалт аль эсвэл хамтдаа гарч тийшээ шоудах ч юм аль эсвэл яг нэг тийм энэ тэнд явж байгаа таарах ч юм уу те өөрийг чи яг ингээд dress up хийгээд та өөрөө яг ингээд хамгийн гоё хувцас өмсөөд нүүр мөрөө будчихаараа ч юм уу юм айгүй тийм өөртөө ихтгэлтэй хурц эмхтэй болчдөг байсан юм шиг бол бас санагддаг. Ялангуяа та юм мөрөө гаргасан хар даашин центр ер нь их өмсдөг байсан бол тэр чинь энэ хүнд маш секси санагддаг байсан гэж болвол гарч ирж байна. Тэгээд таныг бол өөртөөгөө айгүй тийм ижил төрлийн хүн гэж энэ хүн бол боддог байсан. Ялангуяа тарих толгой ажиллах талаасаа, амьдралыг харах өнцөг талаасаа, амбиц талаасаа тий та хоёр юм яг адилхан, яг өөртөөгөө адилхан үнтэй ингээд зэрэгцээд цуг байгаа юм шиг энэ хүнд бол санагддаг байсан. Гэхдээ тань дээр бол нэмээд өөр нэг нууцлаг чанар байсан нь та энэ хүнд бол үнэхээр сэтгэлтэй хайртай сэтгэлтэй учраас та бас энэ хүнийг ямар ч юм хариу нэхэлгүйгээр айгүй гой хоёргүй сэтгэлээр хайрлаад юм уян зөөлөн байдлыг бас гаргаж чаддаг байсан гэж энэ хүн бол боддгийм байна. За тэгээд өнгөрсөнд болохоор нь штэ тий тантай уулзраад энэ хүн бас яг нэг тийм айгүй хурдан танд сайн хандаагүй гэж бууж ирж байна л да. Ер нь бол тантай уулзсанаар энэ хүний нэг тийм хүүтэн, хөлтцэн зүрх сэтгэл нь ингээ багаар гисчихсэн гэх юм уу. Ер нь бол энэ хүн эхнээсээ ингээд танд хайртай дуртай гээл бүх сэтгэлээ зориулаад өөрийгөө 100% нээгээл 100% өөрийнхоороо ерөөсөй байгаагүй байгаа байхгүй. Бараг ингээл харилцаж явах явцад багаар энэ хүн чинь ингээл жоохон өөрчлөгдөөд л байсан.
Тэгээ таныг болохоор яг өөрийнх нь ингээд нэг тийм би ганцаараа байна. Зөвхөн өөр дээрээ л анхаарна тий. Би өөрөөсөө ингээл хинт ч хайртай болохгүй, хинтээ ч ирээдүй харахгүй гэ бүр шийдсэн явж явах үед нь та энэ хүнийг ингээ өөрчилсөн гэх юм уу да баг ихнээсээ. Гэтэл энэ хүн чинь болохоор өнгөрсөнд гэхдээ ихнээсээ таныг өөртөө урт хугацааны ирээдүй харж байгаа гэдгийг мэддэг байсан. За энэ хүн бол надтай яг урт хугацааны ирээдүй харж байгаа да. Тэгээ надаас ямар нэгэн тийм гоё харилцааг урт хугацааны ирээдүйтэй зүйлийг хүсэж байгаа да гэж энэ хүн чинь бол мэддэг байсан. Тэгээд асуудал нь гэхээр энэ хүн чинь танд тодорхой харилцааг өгөхгүйж танд зүрх сэтгэлээ зориулах гэж өөрөө айгүй удаад исэн байгаа байхгүй. Тэрнээс нь болоод энэ хүнээсээ болоод та бас айгүй шаналдаг байсан гэж боддtiin байна. Ер нь бол тэрийг чи мэддэг гэх юм уу? Та яг энэ хүнээс болоод цаагаараа чимээгүй хуйлаад энэ хүнээсээ болж айгүй стресстэй тэ сэтгэлээ ингээд шархлуулад байдаг байсан бол энэ хүнээсээ болж та маш их сөрөг зүйлсийг ургуулж боддог байсан бол тийм байсан байна гэдгийг чи энэ хүн бас сайн мэддэг байсан гэж гарч ирж байна. Тэгээ энэ хүн чинь бол яалтчгүй өөрт чинь маш их татагддаг байсан. Гэхдээ анх татагдахдаа ер нь бол нэх урт хугацааны ирээдүй хараагүй. Илүү юм жоохон физикал талдаа бие махбодын харилцаа талаас өөрт чинь татагддаг байсан. Тэгээ энэ бол танд байгаа асуудал биш. Энэ хүн чинь өөрөө яг ингээд тухайн үедээ хувийн амьдралдаа тийм урт хугацааны яг усын харилцаа хайж байгаагүй үе дээр явсан байгаа байхгүй. Тэгэл зүгээр л харилцаад үзье, уйлзаад үзье. Ер нь энэ харилцаа яах нь харъя гэл өөрт чинь ингээд татагдаад ер нь бол зоримог үйлдэлүүд хийж исэн байна. Гэтэл нэг л мэдхэд та энэ хүнийг сонгоцсон, энэ хүн таныг сонгоцсон, та хоёрын дунд ийм маш гүн гүнзгий хайр сэтгэл үүсчихсэн байсан гэж боддtiin байна. Тэг өнгөрсөнд бол яг энэ хүнд таныг сонгоод хайртай сэтгэлтэй учраас таныг сонгоод тантай харилцаад та ч энэ хүнд хайртай сэтгэлтэй учраас энэ хүнийг сонгоод харилцажсэн ийм маш гүнзгий харилцаа байсан гэж боддог. Тэг өнгөрсөнд болохоор та хоёрын харилцаа яг ийм сайн байх үедээ тэг ялангуяа харилцаа чи ингээд өнгөрсөнд дөнгөж эхэлж явах үедээ ч юм уу маш гоё байсан гэж энэ хүн бол боддtiin байна. Ер нь бол анханасаа л ингээд нэг нэгэндээ сэтгэлтэй болсон, биенийхээ одоо яг тайп бол байж чадсан. Яагаад ч юм энэ хүн танд 100% татагдал, та ч энэ хүнд 100% татагдал бүхэл юм цаанаасаа яг ингээд болоод тохирчихсан гэж энэ хүн бол боддог. Тэгээд энэ хүний амьдралд болохоор та яг нэг юм цоошин эхлэл авчирсан ямар ч байсан гэсэн. Тэгээ юу ч бодохгүй энэ хүн бол эхэндээ яхаа тантай харилцаа руу явж орсон байна. Гэхдээ яваандаа өөрийг чинь сандаг болоод, хардаг болоод, хүлээдэг болоод тий айхтар урт хугацааны ирээдүй биш ч гэсэн тийм ойрын ирээдүйг ер нь бол өнгөрсөнд харж эхэлж исэн байна. Тэгэл энэ хүн чинь танд нэг өөрийгөө нээх гээл өөртөө цаг хугацаа аваал тий өөр дээрээ ажиллаж идэл ягаад ч юм та хоёрын харилцаа ингээд дуусчихсан байх магадaltaй. Гэхдээ энэ хүн чинь бас айгүй хэцүү ингээд юмэрийн гинт өөр юм хүн бас хийгээ явждаг байсан байж магадгүй. Тантай айгүй хөөрхөн таарж тохироод те ингээл хөөрхөн харилцаал гоё байжснаа гинт тагчиг болоод өөрийнхөө амьдралд хийх ёстой юмнуудыг хийгээд явждаг. Аль эсвэл бүр ингээ гинт гадагшаанаа энэ төр явцсан ч байж магадгүй. Холын зайд бас орсон байх магадлал бол харагдчихэв. За тэгээд энэ хүний таны өнгөрсөн дэх энерги ямар байсан бэ гэсэн чи love yourself first. Өөрийгөө төрүүлээд хайрлаа гэдэг утгатай хүзэр гарч ирсэн. За your self-respect makes you more romantically attractive. За өөрийгөө хүндлэх нь чамайг романтик харилцаанд илүү сэтгэл татан болгоно гэдэг карт гарч ирж байгаа байхгүй. Өнгөрсөнд бас таныг бодож исэн Oracle дээр болохоор I hate who I am really from you. Яг би жинхнээсээ ямар хүн юм бэ? Жинхнээсээ би хин юм бэ гэдгийг чамаас нуусан гэдэг утгатай хүзэр бол гарч ирж байна. Тэгээ энэ хоёр болохоор ингээ хоорондоо амар холбоотой бууж ирж байгаа байхгүй юу? Анх өнгөрсөнд болохоор энэ хүн ер нь танд өөрийнхөө мөн чанарыг сайн талуудаа илүү гаргасан заяо. Гэхдээ муу талуудаа ер нь бол гаргаагүй. Сул талуудаа, асуудалтай талуудаа өөрийнхөө эмзэглэж явдаг зүйлсээ танд гаргахгүй айгүй нуусан байгаад байгаа харагдаж байна. Тэгээд амар өөртөө ихтгэлтэй, тэгээ эготой бардам зантай байгаал танд нэг хайртай сэтгэлтэй юм шиг өөрийгөө харагдуулахгүй тий тань нэг цаг заваа зарцуулахгүй ингээд байх юм бол ер нь таныг одоо өөрийнх нь араас гүүн ч юм уу өөрийнхөө байр суурийг алдахгүй харилцаан дээр илүү хүчтэй тал нь болж чадна ч юм уу тий тэгж бодож исэн зүйл энэ хүнд бол байна.
За одоо болохоор энэ хүний таныг гэх одоогийн бодол мэдрэмж ямар болсон бэ? За харилцаа холбоогүй байгаа энэ хүн чинь одоо таныг юу гэж бодож мэдэрдэг болсон бэ гэсэн чинь энэ хүн чинь бол таныг одоо ерөөсөө мартаагүй байгаад байгаа харагдаж байна. Six of Cups дээшээ харж гарч ирж байна. Тэгэхээр та энэ хүний зүрх сэтгэлд маш гүнзгий байр суурь үлдээсэн гэх юм уу? Тэгээд одоо би бүр яг ийм үгийг байн хэлээд ах надад хэцүү байдیں۔ Гэхдээ энэ хүн чинь бол танд одоо ч гэсэндээ хайртай. Ингээ уншлах дээр болохоор шүү дээ. Яг хайртай гэж байгаа хүзүрнүүд гарч ирэхгүй ч гэсэндээ одоо хайртай сэтгэлтэй мартаагүй л байгаа хүний хийх үйлдэлүүдийг ингээ гаргаж ирээд би яриад ахад үзүүлж байгаа хүмүүс дараа нь гинт заяа. Наад хүн чинь надад хайртай мүү яг одоо энийг л хараад хүчих гээд. Тэг би бүр яг ингээ what the fuck угаасаа л яг хайртай хүний л хийх үйлдэлүүд гарч ирээл мартахгүй шаналал зовоод л байгаа бидтэй. Гэт би бас жоохон гайхдаг. Энэ хүн чинь бол тань үнэхээр хайртай заяа. Гэхдээ одоогор бол өөртөө чинь яг ирэн гэхээсээ илүүтэй өөрийнхөө хувь хүн дээр айгүй их ажиллаж байгаа харагдаж байна. Ер нь бол таны бодож байгаа хүн чинь хуваараа бизнес эрхэлдэг ч юм уу, аль эсвэл өөрийн гэсэн айгүй тийм том мөрөөдөлтэй олон төрлийн авьяастай хүн байх магадaltaй. Аль эсвэл нэг юмн дээр мундаг авьяастай. Тэрүүгээрээ яг ингээд өөрийгөө олон нийтэд таниулахын тулд хичээж байгаа, өөрийнхөө ирээдүйг илүү гэрэлтэй байлгахын тулд өөрөө өөр дээрээ маш их дайчилж ажиллаж байгаа хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгээ энэ хүний хувьд бол ерөөсөө харилцаа дуусаагүй байгаад байгаа. Ерөөсөө энэ хүн чинь танд бол маш их тасчихсан, маш их хайртай. Энэ хүний зүрх сэтгэл бол одоо ч гэсэндээ таныг гэдэг хിവэрэ байгаа. Энэ мэдрэмжүүдээсээ цухтахын тулд гэхдээ яг ингээд би юу хийж чадах вүлээ, би ирээдүйд хэн болох вүлээ, би ч урдаа ямар зорилго тавьсан байгаа вүлээ гэт тэднэр дээрээ илүү ингээ анхаарад фокуслаад яваад байгаа харагдаж байна. За яагаад ингээ хайртай сэтгэлтэй мөртлөөсөө тэрийгэ бодохгүй мэдрэхгүй байх гэж айгүй хичээж ийн вэ? Яагаад тэгэж өдөр хоногийн энэ хүн аргацаагаад яваад байна вэ гэхээр одоо бол таныг өөрийг нь хүлээхэ болцсон гэж бодд юм байна. Би одоо ингээ картуудаа муухай болох гэдэг юм. Гэхдээ энд 7-гийн зоос байсан. Энд 7-гийн зоос доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр таны бодож байгаа юм чинь бол таныг яг одоо өөрийг нь юусоо хүлээхэ болцсон гэж бодд юм байна. Энэ хүн тань дээр эргэж ирсэн ч гэсэндээ таны хувьд энэ хүн хинч биш болчихсон гэж ингээ өөрөө таамагладаг, өөрөө тэгж төсөөлдөг. Тэгээ өнгөрсөнд ер нь бол та энэ хүний араас яг шаналдаг байсан. Та энэ хүнийг сандаг байсан. Магадгүй та энэ хүн рүү уйлаад залгадаг байсан. Сэтгэлээ уудлаад янз бүрийн юм бичиж ярьдаг байсан. Гэтэл та одоо ерөөсөө тэхэ болцсон байгаа байхгүй. Тийм, ер нь бол Page of Swords доошоо харж гарч ирж байгаа гэхээр та өнгөрсөнд гэхдээ энэ хүн рүүгээ ядаж жоохон тийм онлайн харилцаа холбоо үүсгдэг байжээ. Уурлаад гомдоод юм хүн бичдэг ч юм уу, аль эсвэл залгаж ярьдаг ч юм уу. Тэгдэг байсан бол та одоо ерөөсөө тэхэ болцсон байгаа байхгүй. Тэгээ таныг юм бичих болгонд та энэ хүн рүү ярих болгонд ямар нэгэн үйлдэл хийх болгонд надад хайртай юм биш үү, сэтгэлтэй юм биш үү, би энэ харилцааныхаа боломжийг алдаагүй юм биш үү гэж энэ хүн чинь мэдэрдэг байсан бол одоо ерөөс тийм байхгүй болцсон. Та ерөөсөө энэ хүн рүү үйлдэл хийх байлцсан. Тэгэнгүүт таныг ерөөсөө өөрийг нь хүлээхэ болчлоо. Намайг хүлээхэ байсан ч гэсэндээ би үйлдэл хийгээд очиход би энэ хүний хувьд хинч биш болчихжээ л гэж бодоод байгаа харагдаж байна. Тэгээд вэ штэ тий. Одоо энэ хүний бодол мэдрэмж болохоор ерөөсөө энэ хүн тантай өнгөрсөнд анх учирч явах үедээ ч тэр одоо ч тэр яг ингээд өөрт нь юм ганцаараа хийж бүтээх ёстой зүйлс, ганцаараа явах ёстой зам айгүй их байгаад байгаа байхгүй юу? Угаасаа яг нэг юм урт хугацааны харилцаанд бэлэн болоогүй байх үед нь та өнгөрсөнд амьдралд нь ороод ирсэн. Тэгээ одоо ч гэсэндээ энэ хүн чинь бас ингээд өөрийгөө бодоод хийгээд явах юм ихтэй байгаад байна. Тэгэнгүүт та тэрийг нь яг ингээ харж анзаараад за энэ хүн болвол те ер нь бол би энэ хүнийг хүлээх юм бол би амар их цаг хугацаа алдах юм байна. За энэ хүн над дээр ер нь буцаж ирлээч тэр те надад зүрх сэтгэлээ өгөөд нийлээ гэсэн ч тэр цаг хугацаа айгүй их орох юм байна. Бараг ингээл хизээ энэ хүнийг би бэлэн болно гэж хүлээх юм бэ. Тийм учраас би өөр нь энэ харилцаан дээр өөрийгөө бодох хэрэгтэй, өөрийнхөө ирээдүг сонгох хэрэгтэй гээд урагшилсан гэж бодож байна. Таны бодож байгаа юм чинь бас ер нь өөрийг чинь яг нэг юм айгу тодорхой харилцааг хүсдэг хүн гэж бодд юм байна л да. Нэгдүгээр бүлгийнхэн маань ер нь яг л аль биесны үерхлийн харилцааг хүсэж байгаа. Тэгээ тэр үерхлийн харилцаа чи цаашлаад ингээд амар гоё гэрлэлтийн харилцаа болох ёстой. Тэ ийм
үн цэнтэй, ерөөсөө л насан туршид үргэлжлэх ийм харилцааг, тийм потенциалтай харилцааг та хүсэж байгаа, хайж байгаа, та өөрөө тийм зүйлд бэлэн болцсон. Гэтэл энэ хүн чинь бол ерөөсөө тийм зүйлд бэлэн болоогүй, жинхэнэ амьдралыг үзэх болоогүй, эхлүүлэх болоогүй. Ингээ өөрөөс чинь ер нь бол хурдны хувьд хаа хол хойно явж байгаа хүн юм байна гэд та бол энэ хүнийг орхисон байгаа л гэж бодож байна. За тэгэл энэ хүн чинь ер нь бол танд зүрх сэтгэлээ өөрөө хилээд илэрхийлж чадахгүй те, нууж хаагаал, өөрийгөө заримдаа хуурал, таныг ghostlуул, гинт ингээл алга болж молол амьдарч хооронд нь таны хувьд энэ харилцаа аль хизээнээ дууссан. Тэгээ одоо бол өөрийг чи яг ингээ хостооч болцсон байж иж бас магадгүй гэж бодож байгаа юм. За үгүй маа гэхэд таныг маш гоё олон найз нөхөдтэй, гоё хүрээлэлтэй тий бүх юмтай сэтгэл дүүр аз жаргалтай амьдарч байгаа. Бараг ингээ шинэ хүнтэй айгүй гоё ирүүл хусын харилцаанд ороод ч ингээ цаашаа явчлаа гэж бол бодож байна. Холбогч энергийг харж байгаа. За яг энэ хүн чинь таныг одоо юу гэж бодож мэдэрч байгаа гэхэд Cupid's arrow буюу харин бурхны сум гарч ирсэн. За have a faith, love is coming, surprise, invitation or meeting, hesitation гэдэг утгатай үзэр гарч ирлээ. Ер нь бол ингээл тайлбарлах юм бол өөрт ч одоо ч гэсэндээ сэтгэлтэй хിവэрэ. Яагаад ч юм энэ хүн бол танд сэтгэлтэй хിവэрэ байдаг, харилцаан дээр итгэлээ жоохон алдахгүй ингээ яваад л байдаг болвол харагдлаа. Уг нь бол тантай уулзаж ярилцмаар байгаа энерги бас гарч ирлээ. За одоогийн энэ хүний энерги ямар болж хувирсан бэ гэж reconciliation буюу эргэж нэгдэх хүсэлтэй байгаа гэдэг утгатай oracle гарч ирж байна. Someone from your past is returning to your life. За өнгөрснөөс чи хин нэгэн эргээд буцаад амьдралд чинь гарч ирж байна гэдэг утгатай хүзэр бууж ирсэн. Энэ хүн таны өнгөрсөнд байгаа хүн гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгээ буцаж ирэхийг энэ хүн өөрөө хүсэж гин гэж гарч ирлээ. За oracle card болохоор I remember every detail of that day гэнэ. Би яг тэр нэг өдрийн бүх деталийг, тэр өдөр та хоёр юу ярьсан, та хоёрын донд юу болсон, гадаа ямар байсан, ямар хөгжим явж исэн, тэр бүх зүйлийг санаж байгаа гэж гарч ирж байна. Тэгэхээр нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүст маань ингээ үнэхээр та хоёрын дунд нэг маш чухал байсан те, сайн ч бай, муу ч бай, маш чухал байсан нэг тийм өдөр байдаг бол тэр хүн ч одоо л тэр өдрийг санаж дурсаж явж байгаа гэж бол бууж ирлээ. За одоо болохоор дандаа юм no contact oracle message-үүд. Тэгээ англиар нь уншичаад монголоор нь уншихад зарим хүмүүс уурлаад идэв. Яа англиар уншаад байгаа. Ингээд таан бол зүгээр монголоор уншлах гэхгүй англиар уншлах гэдэг болчих юм дөө гэж би бас бодсон. За таваас. Зүгээр яахтай эхлээд ингээд эн чинь бас миний эхэл биш те, мангар урт юмнууд бичсэн. Тэгээ эхлээд би өөрөө уншичаад дараа сайхан монголоор тайлбарлавал зүгээр байдаг. За энэ одоо энэ хэлхийг хүсэж байгаа үгс нь болохоор танд яг одоо хэлхийг хүсэж байгаа бүх үгс юм шүү. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоогүй байгаа хүмүүсэнд юу хэлхийг хүсэж байна вэ? За not the right time гэнэ, зөв цаг биш. За би өөрийнхөө амьдралын одоо яг ийм үүрэг хариуцлагуудаас болоод маш их зовоод хэцүү нөхцөл байдалд байгаа. Би яг үерхэлд бэлэн болоогүй байна гэдэг утгатай мессеж бол гарч ирлээ. За хоёр дахь нь wild side. Миний ингээд одоо болтол чамаас олж хараагүй ямар нэгэн тийм гайхалтай, сонирхолтой тал чамд байдаг байхаа. Би чамайг яг тийм байдалтай байхыг чи харахыг хүсэж байна. Тэгээ чамтай бас би хөвгөлтэй цаг хугацааг өнгөрөөмөр байна гэдэг карт гарч ирлээ. Энэ бол гэхдээ заяа ер нь бол жоохон sexual energyтэй карт. Өөртөө чи яг нэг юм дотн харилцаа дахиж үүсгэмээр байгаа ч юм уу тийм мессеж бол бууж ирлээ. За your perfection чи бол төгс гэдэг утгатай карт гарч ирлээ. За чиний үзэсгэлэнгүй бол намайг байнга гайхшруулдаг. За чиний үзэсгэлэнгүй бол намайг үнэхээр гайхшруулдаг. Би яаж чам шиг юм үзэсгэлэнтэй хүнийг өөртөө татснаа мэдэхгүй байна. Дахаар үгээр хэлвэл чи намайг яаж тоосныг би ерөөсөө мэдэхгүй байна. Гэхдээ би чамтай уулзсандаа өөрт маш их талархаж явах болно гэдэг карт гарч ирж байна.
За lost, I feel lost without you. Би чамгүйгээр өөрийгөө алдсан юм шиг мэдэрч байна. Jealousy гинэ. За хардаад байгаа гэж бол бас бууж ирлээ. За би бол маш хартаа сэртэй хүн. Би чамайг ер нь бол яг одоо хардж гин, энэ хардталтаа би арай гэж барьж дийлж байна гэдэг утгатай карт бас гарч ирлээ. За бусад хүмүүсийн үзэл бодол гинэ. За би өөрийнхөө өв соёл болон гэр бүлийнхнийхээ үзэл бодолд яг ингээд бүрэн атгагдаж амьдардаг хүн. Ер нь бол би яг юу хийх ёстой, яаж амьдрах ёстой юм. Тэгээ тэр нь болохоор ийм бусдын үзэл бодол, ёс заншил энтертэй бол айгүй холбоотой байдаг. Тэгээ би яг энэ зүйлээс салахын тулд, эрх чөлөөтэй болохын тулд өөрийгөө хязгаарлаад идэг үзэл бодлуудаа салахын тулд хичээж гинэ гэдэг утгатай карт гарч ирж байна. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд та хоёр яг шал өөр соёлтой, аль эсвэл шал өөр гэр бүлийн орчин нөхцөлд өссөн байх бас магадaltaй. За одоо болохоор энэ бас яг харилцаа холбоогүй байгаа хүмүүсийн oracle карт. Тэрнээс мэдээлэл авъя. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоогүй байгаа хүн нь тэдэнд юу хийхийг хүсэж байна вэ? So no one makes me feel the way you do. You are the best I ever had. За өөр хинч надад чиний өгсөн мэдрэмжийг өгч чаддгүй. Чи бол миний учирсан хамгийн гайхалтай хүн гэж энэ хүн хэлхийг хүсэж байна. За I struggle with revealing my true feelings and emotions, but I love you more than you think. За би өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг, дотоод мэдрэмжүүдээ илэрхийлэхдээ маш муу. Гэхдээ би чиний бодож байгаагаас илүү чамд хайртай гэж гарч ирлээ. За we both require a period of healing гинэ. За чи бид хоёрт одоо ч гэсэндээ тэ тусдаа өөрсдийнхөө зүрх сэтгэлийг ангаах, эдгээх, өнгөрсөнд би бинээс авсан шархнаасаа салах хугацаа хэрэгтэй байгаа хаа гэдэг мессеж бас гарч ирж байна. За don't forget about me, I haven't forget about you гинэ. За бити намайг мартаарай. Яагаад гэвэл би чамайг юусоо мартаагүй байгаа шүү гэж бас хэлхийг хүсэж байна. За I am afraid of getting too serious. I have been hurt before гинэ. За би ингээд ер нь бол хит юм serious нухацтай харилцаанд орохоос ер нь айгаад байдгаа, чам дээр ч айдгаа. Яагаад гэхээр бүр өмнө нь миний зүрх сэтгэл маш хүчтэй шархалж исэн гэж гарч ирлээ. Өмнө нь ер нь тантай харилцаанаас сэтгэлийн шарх авсан учраас одоо тань дээр эргэж ирэхээс бас айгаад байгаа байх магадлал нь илүү өндөр. За I know what you mean to me. I am ready to be with you only you now гинэ. За чи надад ямар үнцэнтэй чухал хүн юм бэ гэдгийг би мэднэ. Би одооноос ер нь бол чамтай хамт байхад, зөвхөн чамтай хамт байхад би бэлэн болж эхэлж байна гэдэг утгатай мессеж гарч ирлээ. Ерөнхийн энерги дээр болохоор I don't understand what this connection really is. За бид хоёрын харилцаа яг ямар учиртай, яах ёстой харилцаа юм болоо. Би бас ойлгохгүй байгаа гэж гаргаж ирж байна. За I feel empty without you. Би чамгүйгээр маш хоосон, хүндээ мэдрэмжтэй амьдарч байна. Би чамгүйгээр өөрийгөө алдчихад байна гэдэг мессежүүд бас гарч ирж байна. За maybe we are better off separated. Магадгүй бид хоёр одоо ингээ харилцаа холбоогүй байсан чигээрэл байсан зүгээр юм болоо да гэсэн ийм нэг таныг сансан, үгүйсэн, тэгсэн хэрнээ за ирээдүй байхгүй байлгүй, бүтэхгүй байлгүй гэсэн нэг иймэрхүү мэдрэмжүүд маш их гарч ирлээ. Нэмэлт ордууд гэх юм бол ихрийн орд маш хүчтэй байна. За үхрийн орд хүчтэй байна. Энэ уншлагыг сонсож байгаа хүмүүс маань өөрсдөө маш хүчтэй хилэнц мэлхий загас ихэр хумгч инлүүрийн ордтой байх боломжтой. Тэгээ сарны орд нь хилэн цас нэрэ гарч ирсэн. Сарны орд нь үхэр бас гарч ирсэн.
За ингээд YouTube-ийн уншлаганд дуслаа. Баярлалаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүст бид нар тэнд юуг харах вэ гэд тэгэхээр таны бодож байгаа хүн чинь тань дээр буцаж ирэх үү? Буцаж ирвэл яг хизээ ирэх үү? Та хоёр яг ирээдүйд нийлэх үү? Хэрвээ тийм бол хизээ нийлэх вэ? За энэ харилцаанд таны хамгаалагч сахиуснууд чи юу гэж зөвлөж ийн вэ гэдгийг харах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлах руу оръё. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ The Heart буюу зүрх гэдэг картыг энэ хар obsidian гэдэг чулуутай цуг сонгосон байх учиртай. Эхлээд таны энергийн шалгалтыг хийж байгаа. Та бодож байгаа энэ харилцаа холбоогүй байгаа хүнээ одоо өөрөө юу гэж бодож мэдэрч байгаа вэ гэдгийг асууж байгаа. За тэгэж асуугаад болохоор Lost гэдэг Oracle нэмэлт карт энд гарч ирсэн. Та яг энэ хөнгүүгээрээ одоо яг бодож байгаа хүнтэйгээ харилцаа холбоогүй байгаадаа бүр маш сэтгэл хангалуун бус байгаа. Энэ хүн чинь байхгүй болохоор та өөрийгөө алдсан юм шиг мэдрэмжийг мэдэрч байгаа гэж хүзэр дээр гарч ирж байна. Яагаад өөрийгөө алдсан юм шиг те ингээд эзгүй хээр тал газар надад айгүй амар санагдаад идэх байхгүй. Ялангуяа ингээд тал газар бүр үнэхээр тал газар байх юм бол хэцүү шттэ. Ямар ч ингээд те ярилцах очоод тусламж гуйчих хүн байхгүй. Тийм газар ингээ очсон юм шиг мэдрэмжийг 2 дугаар бүлгийнхэн маань авж байна. Шалтгаан гэх юм бол та энэ бодож байгаа хүндээ үнэхээр хайртай. Ямар ч хариу нэхэлгүйгээр хайртай, бүр чин сэтгэлээсээ хайртай гэж гарч ирж байна. Заримдаа энерги шалгалтын дээр хүмүүс ер нь баригддаг байхгүй юу? Тэгээ би нэг хайлттай юм ярьчих. Ялангуяа ингээ найз мэдүүдээ үзэхэд те би энэ хүнийг юу гэж мэдэрч байна вэ? Би бол нэг сайн мэн биш гэл тэгэл үзэнгүүт амар хайртай сайн гарч ирээл тэгэл тийм юм уу гэх тэгэнгүүт за ингээ өөрийгөө үзүүлэхээр баригдаад идэм аа гэ яг үннээ хэлдэг. Хэрвээ энэ хүндээ та өөрийгөө нэг сэтгэлгүй гэж бодож байгаа бол үгүй 2 дугаар бүлгийнхэн маань яг энэ бодож байгаа хүндээ маш их хайртай. Үнэхээр чин сэтгэлээсээ хайртай учраас одоо харилцаа холбоогүй байгаа байдал чинь таныг бараг юм өөрийгөө алдахад хүргэж байгаа гэж хүзэр дээр гарч ирж байна. Тэгэд биш тэ 6-гийн илт дээшээ харж гарч ирж байгаа гэхээр одоо харилцаа холбоогүй байгаа гэхээр ямар нэгэн маргаан зөрчилдөөн та хоёрын дунд үүссэн өнгөрсөнд чи ямар нэгэн асуудал байна гэсэн үг шүү дээ. Тэрийг яг үнэндээ давж гараад заяа. Та ингээд өөрөө төрүүлж үйлдэл хийж чаддгүй болвол энэ хүнээ үнэхээр уучлах гээд уучлах чадахгүй байгаа бол тэр болгоныгоо ингээд даваад гарчмаар байгаа байхгүй юу? Би төрүүлээд үйлдэл хийж чадахгүй байна. Гэхдээ үйлдэл хиймээр байна. Энэ хүн намайг яаж ингэж гомдоолаа те би тэрийг яасан ч уучлах чадахгүй. Гэхдээ үнэхээр хайртай болохоор би уучлж сурмаар байна гэд нэг юм асуудлуудаа давж гараад та үнэхээр энэ хүнтэйгээ өөрөө харилцаа холбоо тогтоомоор байгаа. Өнгөрсөнд нь үлдээгээд энэ хүнтэйгээ бүх зүйлийг шинээр эхлүүлмээр байгаа энерги 2 дугаар бүлгийнхэнд маань бүр маш тодорхой харагдаж байна. За тэгээд 9-ийн аяга доошоо харж гарч ирж байгаа гэхээр энэ бодож байгаа хүн чинь таны амьдралд одоо байхгүй байгаад та маш аз жаргалгүй байгаа гэж хүзэр дээр гарч ирлээ. Бүр хэрээс хэтрээд яг үнэндээ өөрийгөө ч хайрлаж чадахгүй байдалтай, өөрийгөө алдсан байдалтай 2 дугаар бүлгийнхэн маань байгаад байна. 3-ын цаас дээшээ харж гарч ирж байгаа гэхээр үнэхээр энэ хүнтэйгээ эргэж нийлмээр байна. Энэ хүнтэйгээ хамт баймаар байна. Энэ хүнтэйгээ та ингээд цогтаа ярилцаад сууж исэн, хамтдаа ямар нэгэн activity сонирхолтой зүйл ингээд хийж исэн бол тэр бүх үеэ дурсаж одоо яг ингээд дэрэгдэж энэ хүн байхгүй. Дандаа ингээд таны дэрэгд байж исэн, хамтдаа сууж исэн, сандал хамтдаа идэж исэн хоол тэр болгоно та ганцаараа ингээд хийгээд явж байгаа бол ганцаараа хоолоо идээд ганцаараа яг хамтдаа сууж исэн сандал дээр ганцаараа суугаал ингээл явж байгаа бол тэрэндээ бүр үнэхээр маш сэтгэл хангалуун бус байна. Тэгээ бодож байгаа хүнтэйгээ та үнэхээр эргэж нийлмээр байгаа хүзүр дээр гарч ирж байна. Яагаад вэ гэхээр та энэ хүнтэйгээ бүр яг ингээд маш урт хугацааны ирээдүй хардаг хിവэрээ энэ хүн чинь таны хувьд бүр юм гэр шиг санагддаг. Маш их хайртай гэж бодвол хүзэр таныг гаргаж ирж байна. Тэгээд энэ харилцаа чинь бас тийм хөнгөн харилцаа биш байсан баха. Гэхдээ биш тэ удаан хамт байсан уу, удаан хамт байгаагүй юу ерөөсө хамаагүй та энэ хүнээ ерөөсө мартаж чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Та бодож байгаа хүндээ чин сэтгэлээсээ зүрхнийхээ угаас хайртай. Тэгээ одоо бол яг өнгөрсөнд хамтдаа цугтаа байж исэн аз жаргалтай. Ямар ч лээсэн гэсэн цуг байсан үеэ яг ингээл эргүүлээл бодоол тэ яг тэр өнгөрсөндөө амьдраад байгаа бол харагдлаа. За тэгээд энэ энергийн шалгалт тань таарж ах юм бол цаашаа уншлагаа үргэлжлүүлээрэ. Гэтэ миний хувьд болохоор энэ энергийн шалгалт гэдэг зүйлийг аюу тийм эргэлзэмтгий хүмүүс ингээд нэхэд идэв байхгүй юу. Тэрнээс биш ерөөсөө тэр хүний бодол модал гээл үзэнгүүт үнэхээр та хоёрын дунд болж исэн зүйлсийг би бас ярьж байгаа. Нөгөө хүнээ та тодорхой хэмжээнд мэдэх ёстой тий. Тийм байхад
Ер нь бол энергийн шалгалт гэдэг зүйл бол тийм амар чухал биш. Яг үнэхээр энэ картыг та сонгоод энэ чулуунд сонгогдоод татагдж байгаа бол цаашаа үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Өөрийнхөө зүүн савинд итгэж найдах бас айгүй чухал байдаг. Тэгээд 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ерөөсөө л маш их хүчтэй усны ордтой, хилэнц мэлхий загасны орд байх боломжтой. Сарны ордны хилэн цас гарч ирж байна. За ингээд уншлагаа цаашаа үргэлжлүүлье. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагын үргэлжлэлөө оръё. За энэ хэсэгт болохоор таны бодож байгаа хүн чинь харилцаа холбоогүй байгаа хүн чинь өнгөрсөнд таныг юу гэж бодож мэдэрдэг байсан. Тэгээд энэ талд болохоор одоо таныг юу гэж бодож мэдэрдэг болсон бэ гэдгийг харан за тэгээ нэмэлт зөндөө oracle-ууд байгаа энийг сүүлдэн тайлбарлаж өгнө. За өнгөрсөнд болохоор та хоёрын харилцаа ер нь л хосын бөгөөд хосын доо нэлээд ээдрээтэй харилцаа байсан юм шиг байна. Тэгээ таныг яг ийм байсан байна гэж хэлэхгүй ч гэсэндээ эн чинь таны бодож байгаа хүний харах үнцэг багхгүй юу? За өнгөрсөнд харилцааг ямар байсан гэж энэ хүн бодож байна гэхээр ер нь л та хоёрын харилцаа нэлээд ийм асуудлуудтай бол байсан. Таны бодож байгаа хүнд чинь болдгоо зан чанарууд байсан. Та тэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй, тэрнээс болоод ер нь шууд утгаараа хэрүүл маргаан айгүй ихтэй байсан гэж бол боддгийм байна. Ялангуяа харилцаа холбоогүй болох үеийн магадгүй бүр ингээд салсан хосууд байгаа бол тэр салах үеийн мэдрэмжүүд нь энэ хүнд айгүй хүчтэй байгаа байхгүй юу? Яасан гэсэн чинь гэтэ 2 дугаар бүлгийнхэнд надад нэг ийм мэдрэмж орж ирээд байгаа юм. Та яг энэ бодож байгаа хүнтэйгээ байх үедээ ч тэр хайр дурлалын харилцаанд бүр ингээд өмнө нь байсан тийм эдгээгүй шарах янз бүрийн траума тэдрээс үүссэн сөрөг талуудаа энэ харилцаан дээр ингээд ил болгоод идэв гэсэн гэх юм уу. Тэгээ ерөөсөө ингээд та хоёр маргалдаж муудалцаад одоо ингээд зөрчилдөх нөхцөл байдлууд үүсэн штэ. Гэтэл тэрийг яг 100% эцэслэж харилцаагаа цэвэрхэн урагшлуулж чаддгүй. Ингээл маргалдаж муудалцаал эвлэрээл хэсэг байж байгаа л яг нэг өнгөрсөнд байсан. За тэр асуудлаас болж бараг одоо тэр сэдвээс болж те бараг нэг 2-7 өдрийн өмнө амар хэрэлдэж муудалцсан бол тэр зүйл дахиад тавтагдаал ороод ирдэг байсан. Тэгээ би бинийгаа орхиж чадахгүй ч гэсэндээ сүүл рүүгээ энэ харилцаа маш токсик болчихсон юм шиг таны бодож байгаа хүнд санагддаг байсан гэж гарч ирж байна. Тэгээ world card доошоо харж гарч ирж байгаа хэрэг тэгсээр байгаад сүултээ таны бодож байгаа юм чинь за бит хоёр үнэхээр ингээд тохирохгүй байна тий. Бит хоёр ингээд нэг нэгнтэйгээ зууралдаад идэг юмсыг болгож бүтээх гээд хоёулаа хичээгээд идэг. Гэтэл яг үнэндээ хичээл зүтгэлийн үр дүн миний талаас ч тэр нөгөө хүний талаас ч тэр ерөөсөө гарч ирэхгүй байгаад байна. Үнэхээр ингээд урт хугацааны потенциалтай харилцаа энэ байж чадахгүй юм болоо да гэж энэ хүн болвол ер нь бодож дүгнжсэн байна. Тэгээд яагаад ч юм таны энэ бодож байгаа хүн чинь ингээд өөрийнхөө асуудлыг таны асуудалтай хамт ингэж шийдэх ёстой юм шиг бүх зүйлийг энэ хүн яг ингээд те хийгээд зохицуулаад явах албатай юм шиг тийм мэдрэмжийг бас авч исэн гэж хүзүр дээр гарч ирж байна. Ялангуяа та энэ хүндээ жоохон тийм завгүй байх боломж олгодоггүй. Энэ хүн жоохон ажил төрлөө гээл найз нөхөдтэйгээ уулзаал гэр бүлийнхэндээ цаг зав зарцуулаад явангууд та яг ингээд намайг яагаад тоохгүй байгаа, надаас илүү тэр бусд чинь чухал байна уу энэ төр гэсэн тиймэрхүү асуудлуудыг ер нь үүсгдэг байсан байх магадaltaй. Тийм учраас энэ хүн ингээд бүр энэ харилцаагаа яаж өөрийнхөө хувийн амьдралтай аятайхан тэнцвэртэй зохицуулаад аваад явахаа бүр ингээд ойлгохоо байж исэн гэж хүзүр дээр гарч ирж байна. Тэг өнгөрсөнд бол таныг ер нь өөрт нь айгу хатуу ханддаг гэж бол боддог байсан байх юм. Хатны илт дээшээ харж гарч ирж байна гэхээр ер нь бол жоохон захирангуй энерги бол орж ирж байна. Би ингэмээрэн тэгмээрэн чи тэрийг хийж өг чи яг одоо ийм бай гэд ингээ өөрт нь дандаа юм тушаал өгөөд идэг гэсэн юм шиг та санагддаг байсан. Тэгээ таны ийм хит логикл, хит хатуу, хит өөрийнхөө өнцгөөс бүх зүйлийг харсан энэ байдлаас ч юм болоод та хоёрын дунд асар их хэрүүл маргаан болдог байсан. Сүүл рүүгээ ингээд та хоёрын харилцааг дэмжихгүй байх хүмүүс ч ихсэн. Таны найз нөхөд энэ хүнийг ч юм буруутгадаг, энэ хүний найз нөхөд гэр бүлийнх нь таныг буруутгадаг, те бүр юм олон хүнийг хамарсан хэрүүл маргаан зөрчилтөө үүсчихсэн гэж боддгийм байна. Тэгээ энэ хүн чинь гэхдээ гол нь энэ дээр 10-ын зоос бууж ирээд байгаа хгүй. Тантай яг урт хугацааны ирээдүй хардаг байсан. Тийм ч учраас ингээд хичээсэн байгаа даа байхгүй юу? Тэгээ тантай бол энэ хүн чинь яалтчгүй ингээд гэр бүл болон цаашаа урт хугацаанд амьдран таны урмыг хугалахгүй. Тэгээ та хоёрыг бас ингээ харж исэн хүмүүс айгүй их байх юм. Ер нь аль хэзээ нэгнийхээ гэр бүлтэй танилцсан, найз нөхдөдөө танилцуулсан юм байсан бол харилцааг ингээд бас тэг яах нүгэ хараад байж байгаа тэр олон хүний урмыг хугалахгүй гэж энэ хүн маш их хичээсэн. Гэтэл яалтчгүй хатны ээлд ихтэйг нь хоёр доошоо хараад ихтэйг нь доошоо харж гарч ирээ хатны ээлд дээшээ харж гарч ирж гин гэдэг бол таныг
Ер нь бол өөрийг нь жоохон ойлгодгүй л байсан гэж энэ хүн боддгийм байна. Ойлгохгүй айгу хатуу ханддаг байсан. Заримдаа яг таны харах үнцгийг, таны хэлж яриад байгаа зүйлийг энэ хүн бүр ингээд жоохон гайхдаг байсан гэх юм уу та. Яагаад надад ийм хүүтэн хатуу хандж байгаа юм болоо? Яагаад асуудлыг ганц удаа миний өнцгөөс харахгүй байгаа юм бол? Яагаад намайг ойлгоё гэж бодохгүй байгаа юм бол? Яагаад уучлалж болохгүй юм бол гэж энэ хүн өөрт ч юм бол маш их гомддог байсан. Гэхдээ тэрийг ерөөсөө ингээд илэрхийлдэггүй байсан гэж гарч ирж байна. Танд гомдоод тунаад энэ хүн ингээд бас нөгөө талд янз бүрийн драма тавих байхгүй юу. Гэтэл тэхийн оронд за бит хоёр ер нь болно шүү, бүтэн шүү. Би энэ хүнтэй үнэхээр ирээдүй харж байгаа шүү гэд өөрийгөө бол аль чадгаараа хичээсэн л гэж өнгөрсөнд бодоод байгаа харагдаж байна. Тэгж жагаад энэ хүн үнэхээр ингээд за үнэхээр энэ харилцаанаас би гарах ёстой байна. Үнэхээр энэ харилцаанаас би өөрийгөө татаж авах ёстой байна гэж шийдсэн байж болно. Аль эсвэл та ч гэсэндээ өнгөрсөнд өөрөө энэ хүнээ яг үнэндээ emotionally neglect хийсэн. Зүрх сэтгэлийн үед энэ хүндээ хайр сэтгэлийг мэдрүүлж чадахгүй хоёулаа хамтдаа байж иж та энэ хүнийг бас ганцаардуулсан байх магадлал маш их өндөр байна. Тэгээ 3-ын илд доошоо харж гарч ирж байгаа амар хөөрхөн заяа. Танаас болоод зөндөө шархалсан ч гэсэн та хоёр маш их хэрэлдэж муудалцсан ч гэсэн энэ хүн чи өөрийгөө эдгээгээл ангаагаал таныг баг өөрөөсөө ингээл өмөөрөөл те уучлал ингээл би бинтайгаа эвлэрдэг байсан гэж бодож байгаа хгүй. Тэгж байгаа л энэ хүн болвол ер нь гинт шийдээл харилцаанаас гараад явсан байна. Аль эсвэл 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө бүр ингээ хатуу зан чанараа хэтрүүлээд энэ хүнийг та өөрөө ч орхиж явсан байх магадaltaй бол бууж ирлээ. За таны талаарх өнгөрсөндөх энерги гэдгсэн чинь байна шүү дээ тий. Worth waiting for гэж байгаа байхгүй. Divine timing is at work in your love life. Өнгөрсөнд ингээл маргаан зөрчилдөөнтэй байсан ч гэсэндээ энэ хүний таныг гэж байгаа өнгөрсөндөх энерги нь болохоор төвчгийн болвол ер нь бит хоёрын харилцаа сайжрна гэд өөрийг чинь маш их төвчээж өөртөө чи ирээдүй харж тий. Ер нь л бит хоёр яг хамт байх ёстой хүмүүс, бит хоёр болж бүтгэх ёстой хүмүүс. Би ингээ хичээгээд байх юм бол энэ харилцааны ирээдүй гайгүй болчих байхаа гэд өөртөө чи харилцаан дээр энэ хүн бол маш их цаг хугацааг бас өгчээсэн гэж гарч ирж байна. За тэгээд энэ өмнөх уншлах дээр гарч ирсэн карт сайн холиод буулгаж хахад дахиад гараад ирсэн байна. Сольсонгүй мэдээж хэрэг сольдгоо ерөөсөө ямар ч юм бэ. За I remember every detail of that day. Би яг тэр өдрийн бүх босон зүйлийг санаж байна гэдэг утгатай карт гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр та хоёрын харилцаанд ингээд үнэхээр нэг ч хувьд маш тод томроон үлдэх муу ч бай сайн ч бай ямар нэгэн өдөр бүхий дурсамж байгаа бол тэрийг энэ хүн өнгөрсөнд маш их бодсон л гэж хүзүр дээр гарч ирж байна. За ордууд болохоор энд таны өөрийн чинь орд ихэр хумх чинь инлүүр байх магадaltaй. Нөгөөнийх чинь ч байж иж болно. За тэгээд мэлхийний орд бас гарч ирж байна. Хумхын орд гарч ирж байна. Түрүүн хэлсэн дээ. За тэгээд одоо цаашаа дахиад уншлагаа үргэлжлүүлье. Одоо энэ харилцаа холбоогүй байгаа хүний чинь таныг гэх бодол мэдрэмж ямар бас юм бэ гэдгийг харъя. За тэгэж асуухад яг үнэхээр бодит байдал дээр та хоёрын харилцаа дуусчаад идэг. Гэтэл энэ хүн чинь өнгөрсөнд та хоёрын дунд болсон сайн ч бай муу ч бай ер нь мууг нь олвол бүр үнэхээр мартаад сайн сайхан зүйлсийг нь ч гэсэндээ яг үнэндээ орхиод заяа. Тантай харилцаагаа 100% шинээр эхлүүлмээр байгаа хүсэл энэ хүнд байна. Ерөөсөө л ингээл өнгөрсөнд та хоёрын дунд ямар түүх дурсамж байна те тэрийг ерөөсөө ингээ үл ойшоогоод муу юмнууд байхаар одоо ингээл юу гэмээрээ бит хоёр гэхдээ тийм токсик байсан шүү дээ. Одоо эргэж нийлээд хэрэггүй байлгүй дээ, болохгүй байлгүй дээ энэ төр гэсэн тийм юм огт бодлоггүйгээр энэ хүн өөртөө чи эргээд хосууд болохыг хүсэж юм. Цаашид гэрлэхийг хүсэж юм. Гэрлээд салцсан хүмүүс сонсож байгаа бол эргэж буцаж гэрлэж гэр бүл болмоор байна гэж хүзэр дээр гарч ирлээ. Яагаад вэ гэхээр энэ хүний хувьд ингээд нэг тийм том өөрчлөлт саяхан бас явагдсан байна л да. Энэ oracle-ууд дээр гарч ирж илээ. Юу гэгээд тэгэхээр тантай л энэ хүн насныхаа эцийг үзмээр байгаа. Тантай л ад жаргалтай төгсгөлтөө хүрмээр байгаа. Өнгөрсөнд ингээл болохгүй байсан зүйлсийг амар их бодож гомдож исэн хэрнээ одоо энэ хүнд тэр өнгөрсөндөх асуудлууд, өнгөрсөндөх нөхцөл байдлууд юусаа хамаагүй болоод тантай л энэ хүн урт хугацааны ирээдүйг харахыг маш их хүсэж байна. Гэхдээ өөрт нь төрүүлж үйлдэл хийх зориг бол яг одоогоор алга хүсэл бол байгаа.
тантай ярилцмаар, холбогдмоор юм хум ядаж бичээд, ядаж утсаар яриад нэг тийм онлайн чултгай харилцаа холбоо тогтоомоор байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл өөртөө амар ихтгэлгүй байгаад байгаа. Яагаад вэ гэвэл тэгэхээр энэ хүний энержи бас юу нэг жоохон барагдчихэж одоогоор бол бас яг ингээ бүрэн сэхээгүй байгаа гэж гарч ирж байна. Таныг санаад өгүүлээд тантай эргэж нийлмээр байгаад байгаа ч гэсэндээ энэ хүн болвол яг дахиад харилцааны төлөө одоо хичээгээд араас чи яваадгүйгээд уучлалт гуйх яг нэг тийм сөхөөгүй байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна. Яг өөрөө төрүүлээд болвол танд зүрх сэтгэлээ маа гэд амар гоё асгаад өгөх итгэлгүй байна. Ийм байгаад байгаагийн шалтгаан нь гэх юм бол энэ хүний таныг харах өнцөг өөрөө жоохон хэвэндээ байгаад байгаа байхгүй юу вэ гэд тэгэхээр таны чин сэтгэлийг энэ хүн мэдмээр байгаа. Тэм учраас таныг хүлээгээд байгаа гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Та энэ хүнийг юу гэж бодож мэдэрч байгаа. Та энэ хүнтэйгээ өөрөө нийлмээр байгаа мó? Та өөрөө энэ хүндээ хайртай мó те? Тэрийг энэ хүн танаас сонсож мэдэж авч ингээд зүрх сэтгэлээ хөнгөрүүлмээр байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэрнээс нааш та яг ямар бодол мэдрэмжтэй, та яаж өөрчлөгдсөн байгаад байгааг энэ хүн мэдэхгүй ээжиж өөрөө төрүүлж зүрх сэтгэлээ өгөөд үйлдэл хийгээд ирэх тийм чадлагүй байгаа гэж би бүр хэлэхээр байна. Тэгээ өөрийг чинь болвол яг хүлээж байгаа л энергитэй байгаад байна. Энэ хүн одоо ч гэсэндээ тантай урт хугацааны ирээдүй хардаг. Магадгүй бит хоёр эргээд нийлжиж магадгүй таныг өөрлөө холбогдож магадгүй гэд харж хүлээдэг хിവэрэл байна. Өнгөрсөнд болвол яалтчгүй хосууд байж байгаа л салцсан болцсон тэр болвол ингээ ялахгүй те. Одоо хоорондын зөрчилтэй асуудлуудаас болж салсан гэж бодож байна. Гэхдээ энэ хүн чинь болвол эргээд таныг яг боддог болчихжээ. Харилцаа холбоогүй болоод нэг ихний хідэн сар ч юм уу. Ер нь бол айгу хатуу бодолтой. Яг энэ бодолтой явсан байхгүй энэ хэсгийн. За надад өстө хатуу андсан. Би өстө эргэж нийлэхгүй. Салсан болсон нь зөв. Би хангалттай хичээсэн гэж бодож явж ийснаа энэ хүн гинт одоо буцаад өөрийг чинь санаад, өөрийг чинь хайрлаад эхэлсэн байгаад байгаа харагдаж байна. Яг одоо бол энэ хүн чинь баг ганц би байгаа юм шиг байна дөө. Таньгүйгээр ад жаргалгүй байгаа гэж хүзүр дээр бол маш тодорхой бууж ирлээ. Яг одоогийн харилцааны та хоёрын нөхцөл байдал дээр энэ хүн чинь маш ад жаргалгүй байгаа. Тэгээ ер нь тантай л хамт байж ийж тантай харилцаагаа яг ингээд 100% шинээр эхнээс нь амар гоё ад жаргалтайгаар эхлүүлж ийж ад жаргалтай байх юм байна гэдгийг ойлгоцсон байна. А гэхдээ өнгөрсөнд ингээд таны хатуу ширүүн хүүтэн хүндий байдлыг л анзаараад байснаас биш та бас энэ хүнийг айгүй хайрлаж исэн. Таны зүрх сэтгэл айгүй гүн. Та энэ хүнийг ойлгохгүй биш яг үнэндээ зөндөө ойлгодог байсан. Зөндөө энэ хүнийг уучилдаг байсан гэдгийг чи энэ хүн бас эргээд мэдэрчиж. За энэ хэсэгт ордуудыг харах юм бол хилэнц ихэр арслан үхрийн орд маш хүчтэй харагдаж байна. Охины орд хүчтэй харагдаж байна. Материйн орд бас харагдлаа. За одоо болохоор ямар карт гарч ирж байна вэ гэхээр одоогийн таны бодол мэдрэмжээр болохоор энэ хүний зүгээс true love, жинхэнэ хайр гэдэг утгатай үзэр гарч ирж байна. This is a romance of a lifetime гэж аахгүй. Энэ бол нэг насны хайр юм аа. Ер нь бол яг та энэ хүний жинхэнэ хайр юм байна гэдгийг энэ хүн ойлгоцсон байгаа харагдлаа. Одоогийн oracle дээр болохоор I lost myself for a little while. Би хэсэг хугацаанд өөрийгөө ингээд алдчихсан байжээ гэдэг утгатай хүзэр гарч ирж байна. Хэсэг хугацаанд өөрийгөө алдсан байсан гэдэг нь болохоор ингээд өнгөрсөндөх сөрөг бодлууд нь тий таныг ингээд жоохон таагүйгээр бодож исэн, таныг амар үзээ ядаж гомдож исэн ч юм уу тий тэдэр нь болохоор яг өөрийгөө алдсан үйлдэл байсан. Одоо буцаад өөрийгөө эргээгээд олж авч байгаа. Өөрийгөө эргээж олж авах үедээ энэ хүн чинь таныг яг үнэн хайрн юм байна, эргэж нийлмээр байна гэд таныг ингээд буцаад хүлээгээд эхэлсэн, буцаад таныг бодоод эхэлсэн энергитэй байна. За энэ хүний гих таны энергийг харсан чинь love гэнэ, unconditional love. Ерөөсөө хариу нэхээгүй хайр. За нэг бүхэл зүйл, passion буюу хүсэл тэмүүлэл, attraction буюу таталцал, affection буюу хайр инхрийлэл гэдэг утгатай карт гарч ирж байна. Ерөөсөө тайлбарлах шаардлага байхгүй. Энэ хүн чинь бол танд одоо ч гэсэндээ хайртай хിവэрэ гэдгийг oracle-ууд ч баталж байна. За одоо болохоор хэлхийг хүсэж байгаа үгсийг нь oracle картаар харнаа. Эдгээр болохоор яг ямар ч харилцаа холбоогүй байгаа хүмүүсийн oracle карт. Тэгээ зарим хүмүүс англиар нь уншлаа, шууд монголоор нь уншаач гэдэг. Англи хэлчин хүмүүс миний их хэл биш шүү дээ. Айгу олон юм бичсэн байгаа бол эхлээд уншаад би юу уншчих юм ба шууд орчуулцдаг англиар. Тэгээ араас нь нэг гоё найруулгатай, цэгцтэй хэлвэл надад өгн амар идэв. За хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоогүй байгаа хүн.
Тэдэнд юу хийх хүсэж байна бэ? За, this isn't a goodbye гинэ. За, би энэ харилцаанаас гарч явмааргүй байна. Гэтэ одоогоор ер нь бол харилцахгүй байсан нь надад ч тэр чамд ч тэр зөв зүйл байгаад байна. Энэ бол баяртай хагцаа гэсэн үг биш ээ. Бид хоёр эргээд удахгүй нийлэх болно гэдэг тийм уншлагын карт гарч ирлээ. Энэ бол яг одоогийн бодол мэдрэмж юм шүү. За, unblock me гинэ. I miss you and I want to connect. Би чамайг санаж байна. Би чамтай харилцаа холбоо тогтоомоор байна. Намайг ингээ блокноосоо гаргаач ээ. Үнэхээр та энэ хүнийг блоклцсон бол блокноосоо гарахыг хүсэж байна. Аль эсвэл та энергийн хувьд энэ хүнийг өөрөөсөө блоклцсон хаалттайгаа бол тэр блокоо ч гэсэндээ гаргаасаа гэж хүсэж байна. Энэ хүн бол өөртөө ч яалтчгүй ярилцахыг хүсэж байна. Маш их зүйлийг хэлмээр байгаа гинэ. Jealousy. За, би бол маш хартай хүн. Өөрийнхөө хар сэрийг арай л гэж барьж дийлж ин гэдэг утгатай үзраас гарч ирлээ. За, you hurt me гинэ. За, энэ бол яг тэр өнгөрсөн дэх мэдрэмж нэг аахгүй юу? За, бит хоёрын дунд өнгөрсөнд болсон бүх зүйл намайг маш их шархлуулсан. Би өөрийгөө эдгээхэд ангаахад дахиад хугацаа хэрэгтэй байна гэдэг утгатай мессеж гарч ирлээ. Тийм, одоо энэ дээр бол буцаад ингээд мэдрэмж нь сэргэж байгаа ч гэсэндээ зарцын аяаны хэмжээнд байхгүй. Буцаад таныг дөнгөж уучлах, эргээд таныг хүлээх нэг тийм шат руу орж байгаа санагдсан. За, чи намайг сонсох уу гинэ. За, надад чамд хэлхийг хүсэж байгаа маш их зүйл байна. Гэтэ чи намайг ерөөсөө шүүмжлэхгүйгээр миний хэлж ярих бүх зүйлийг сонсох уу? Тэгээд хэлж ярьсан зүйлсийг маань сонсоод чи надад итгэх үү гэд асууж байна бас. За, have my kids. Би чамтай хүүхэдтэй болмоор байна гинэ. За, би чамтай гэр бүл зохиохыг хүсэж байна. Би чамайг маш сайн эцэг их болно гэдгийг мэдэж байна. Тийм учраас би чамтай нэг л өдөр гэр бүл зохиож хамтдаа үр хүүхдээ өсгөнө гэдэгт итгэдэг гинэ. Тийм, энэ болохоор яг энэ дээр гарч ирж байгаа world гэхгүй. World чи юугүй? Нэг бол харилцаа бүр дууссан гэд цаашаа яваад идэг. Нэг бол тэр чигтээ 100% эргэлзэлгүйгээр ирээдүй хараад идэг. Тэгэхэд надад орж ирсэн мессежүүд бол яг л энэ хүн өөртөө чинь насныхаа эцэг хүртэл хамт баймаар байгаа санагдаад исэн. Тэгэхэд энэ хүн өөртөө чинь ингээ гэр бүл зохиогоод эцэг хүртэл хамт байхыг хүсдэг гэсэн бас ойлголт гарч ирлээ. Намайг бас нэг хүн ингээд нусаа татаад ингээд амар сөрөг мессеж үлдээсэн байсан. Би бүр тэр хүнийг хайж олж байгаад яг яагаад юу болоод идгийг би бүр хэлсэн. YouTube channel-аас би бүр ингээ хүнийг олж байгаа битсэн одоо. Би бас юу н жоохон нэг муухай ааш хэлчихвэл амар муухай ааштай. Тэг яагаад тэрэн дээр амар уурсан гэхээр амар уртын бичсэн. Тэгээд зүгээр ингээд тэгчих ингээрээ тэгэр гэсэн би ойлгоо штэ. Тэгэхгүй бүр ингээд амар зүй үзэж байгаа, үзээ ядж байгаа юм шиг хэлцээс ахгүй. Тэрний шалтгаан би 3 мууртай. Цоглоо унахаар ялангуяа өвлийн үйлрлүүдэл ингээд муурнаасаа харьцаад зүгээр юм шингэн нус гоожод идэв. Тэг яаж ч одоо хичээгээд зүгээр болтгоо тархлаа гайгүй болж иж зүгээр болтгоо. Тийм болохоор ядаргаатай санагдчихвэл энэ бол ерөөсөө зүгээр муурнуудаас маань болоод байгаа юм шүү гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Олон юм арчлаа амжилт руугаа. За, хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэд нь юу хийх хүсэж байна вэ? За, би өнгөрсөнд хийсэн үйлдэл болон чамд хийсэн зүйлстэй маш их харамсаж байна гинэ. За, хамт гарч ирсэн карт нь болохоор бит хоёрын харилцаа маш ээдрээтэй. Бит хоёрын одоо мэдлээс гарсан асуудлууд энэ харилцаанд зөндөө байна гэж хэлхийг хүсэж байна. За, I feel empty without you. Би чамгүйгээр маш хий хоосон утга учиргүй мэдрэмжийг авч амьдарч байна гэж бас хэлхийг хүсэж байгаа харагдаа. За, I'm trying to be someone you can trust. Би чиний итгэж болох тийм хүн болох гэж бас хичээж байна гэдэг карт гарч ирж байна. За, other people were interfering and trying to control me. За, ер нь бол өөр гадны хүмүүс
Хоёулынгийнх нь харилцаанд оролцож намайг барьж хорихыг бас оролдож байгаа гэдэг утгатай мессеж бууж ирлээ. Ялангуяа хэрвээ та хоёрын харилцаа өнгөрсөнд нэлээд эдрээтэй асуудалтай байсан бол одоо битгий нэйл энтер гэж байгаа хүмүүс бас юу н байх магадaltaй. За би чамтай яг ингээд нээлттэй одоохондоо харилцахад бэлэн биш байна гэдэг утгатай хүзэр гарч ирж байна. Би чамайг дахиж шархлуулахаасаа гомдохоосоо айж гин гэдэг утгатай карт гарч ирж байна. Би чамд маш их хайртай, гэхдээ яг одоохондоо үүнийгээ харуулахад бэлэн биш байна гэдэг утгатай хүзэр гарч ирлээ. I am learning a spiritual lesson. За би одоо маш сүнслэгтэй, хүчтэй юм хичээлийг бас сурж байна. Ер нь дотроосоо өөрийгөө өөрчлөгдөж байна. Буцаж ирэх яг тэр аян замаа эхлүүлж яваад байна л гэж хэлэх гээд ах шиг байна. I never expected to fall in love with you. Би за чамд би ийм хүчтэй дурлана гэж өөрийгөө хизээж төсөөлөөгүй гинэ. Гэхдээ одоохондоо би өөрийгөө нэгдүгээрт тавьж байна. Би энэ харилцаагаа ер нь бол өөрөө үгүй хийсэн, өөрөө сүрүүлсэн, тэрэндээ одоо маш их харамсаж байна гэдэг утгатай мессежүүд гарч ирлээ. За ингээд YouTube маань уншлах дуслаа, баярлалаа. Нэмэлтийг авах хүмүүс дээрээ бид нэр тэнд таны бодож байгаа хүн чинь үр дүр чинь эргэж ирэх үү? Эргэж ирвэл хизээ эргэж ирэх вэ? За эргэж ирэх болвол нэг үйлдэлтэй та хоёр ирээдүйд яг нийлэх үү? Хэрвээ нийлвэл хизээ вэ гэдгийг харна. За тэгээд яг одоогийн энэ харилцаан дээр чинь таны сахиуснууд танд ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг харах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Siren буюу Лусын дагна гэдэг картыг Rhodonite гэдэг карттай цуг сонгосон байх учиртай. За эхлээд болохоор таны энергийн шалгалтыг хийж байгаа. Та яг энэ бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүнээ одоо яг өөрөө юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэдгийг асууж байгаа. Эхлээд харахад болохоор Joan of Arc, Harriet Tubman гэдэг эмэгтэйчүүд гарч ирсэн байна. Би яг энэ хоёр дүрийг амар сайн мэддэм л та. Тийм учраас ингээд тайлбарлах гэдэг. Өөр зөндөө олон мэдэхгүй. За зарим нь мэддэг ч хийж магадгүй дөрүүд бас байгаа. Хоёулаа айгүй юм өөрийгөө золиослоод идэг энергитэй эмэгтэйчүүд гэх юм уу да. Joan of Arc бол одоо Францын төлөө тий өөрийгөө золиослсон, Harriet Tubman бол хис хэрэгт гүтгэгдэж байгаа, эрх чөлөөгүй байгаад байгаа тий хүний ирэхгүй байгаад байгаа өнгөт арьснуудынхаа төлөө тэмцээд тэгээд хамгийн гол нь тэмцлээсээ хизээж бууж өгөөгүй эмэгтэйчүүд байдаг. Үүнтэй адилхан та энэ харилцааныхаа төлөө өнгөрсөнд бол маш их тэмцсэн. Одоо харилцаа холбоогүй байгаа ч гэсэндээ энэ харилцааныхаа төлөө байгаад байгаа хүзүр дээр бууж ирж байна. Тэгээ гурван илт дээшээ харж гарч ирж байгаа гэхээр та одоо яг харилцаанаасаа болоод айгүй шархалчихсан байдалтай байна л да. Таны зүрх сэтгэл бол маш их шархалцсан. Одоо бодож байгаа хүнээсээ салцсандаа болвол маш их эмзэг байгаад байгаа, маш хэцүү байгаа гэж болвол гарч ирж байна. За тэгээд товчхон хэлэхэд яг харилцаа холбоогүй байгаа хүнээ та бол ерөөсөө тавьж явуулж чадахгүй энэ харилцаанаас айгүй уягдж байгаа байдалтай болвол байна. Тэгээд таны бодож байгаа хүн болохоор нь шүү дээ тэр хүнийгээ та өөрөө яг юу гэж дүгнэж ийнэ гэхээр өөр төр чинь ер нь л эргэж ирэхгүй байх та. Харилцаа холбоогүй болоод нэлээд удчлаа да. Өөр юмд ер нь сатари, өөр юм хий, өөр юм бодъё. Энэ хүнийг аль болох бодохгүй бай, санахгүй бай гэж та бүхэн маань дэндүү хичээж байгаа харагдаж байна. За зарим хүмүүсийн хувьд гэх юм бол бүр ингээд те яг шууд утгаараа бясалгал энтер хийж ер нь бол энэ харилцаанаас өөрийгөө чөлөөлөх гэж хичээж байгаа харагдлаа. Гэтэл болвол бас яг тийм ч үр дүн өгөхгүй байгаад байгаа харагдаж байна л да. Дөрвийн аяг гэдэг бол одоо яг мэдрээд одоо чухал зүйлээс өөр хэрэггүй зүйлсэд анхаарахыг илэрхийлдэг. Тэгэх гэж одоо хүчээр хичээж байгаа. Тэгээд яг чухал зүйл чинь үн цэнтэй зүйл чинь юу юм бэ, хин юм бэ гэдгийг та маш сайн мэдж байгаа ч гэсэндээ тэр зүйл чинь таныг зовоогоод шархлуулад байгаа учраас хүссэн хүсээгүй өөр юмсаар өөрийгөө сатааруулах гэж маш их хичээж байгаа байдалтай байна. Шалтгаан нь болохоор та өөрийнхөө бодож байгаа хүнийг өөр дөр чинь эргэж ирнэ гэдэгт төдийлөн итгэлгүй байна. Яагаад вэ гэхээр энэ хүн чинь тань руу үйлдэл хийгээгүй та хоёрын харилцаа зогсонх байдалд ороод өөрөө маш удчихсан байгаад байгаа харагдаж байна. Зарим нэг хүмүүсийн хувьд те за ер нь бол бүр ингээд шууд утгаараа би чамд хайртай байхаа болчлоо. Хоёулынгийнх нь харилцаа хүрчлөө. Хойлоо ингээ болио гэд танаас бүр татгалзаад таны зүрх сэтгэлийг энэ хүн шархлуулсан ч байх магадaltaй. Тэгээд сарны үзүр дээшээ харж гарч ирж гин гэд тийхээр
Та яг энэ хүнээсээ болоод одоо яг ингээд шүн болохоор ч юм уу те шаналдаг. Ялангуяа одоо сарны хөдөлгөөнүүд бас айгүй их нөлөөлдөг баг. Ялангуяа тэргэл сарны үед сар айгүй хүчтэй эмзэг орд руугаа ордог үеуд байгаа. Одоо сар хилэнцэн орд дээр очих, сар мэлхий загас энтер дээр очих үед ч юм уу та ингээд бүр үнэхээр сэтгэлээр унаал энэ хүнээ яг санаж өгүүлж битгрээд байдаг байдалтай байна. Гэхдээ 3 дугаар бүлгийнхэн маань аль болох ингэхгүй шүү, аль болох тотгошооно байхгүй шүү гэд одоо энэ хүнээ мартах гад хүчээр шинэ хүнтэй харилцаад хүчээр ингээ гарч ороод ажиллаар өөрийгөө буулаад ийшээ тийшээ аялаад өөрийгөө хийж ангаах гэж аль чадлаараа хичээж байгаа ч гэсэндээ яг үнэндээ сэтгэлийн төвшөнд төдийлөн таны хичээл зүтгэлүүд амжилт юусоо гарахгүй байгаад байгаа харагдаж байна. 5 саваа дээшээ харж гарч ирж байгаа гэхээр та ингээл ойр дотныхондоо ч юм уу энэ бодож байгаа хүнийхээ талаар байнга ингээл ярьдгаа хэцүү байна энэ төр гэж үгэлдгээ болцсон. Нөгөө хүн рүүгээ ч үйлдэл хийж тэ бүр ингээд заримдаа маргаан зөрчилдөөн ч үүсэхээ болцсон. Эсвэргээрээ таны одоо энэ сэтгэл санааны эмх цэгцгүй байдал, сэтгэл санааны хүнд мэдрэмжүүд чи илүү ингээд дотгошооноо чиглэж байгаа байдалтай байна. Дотроо айгүй юм сэтгэлийн зөрчилдөөнтэй. Яг үнэндээ сэтгэл дотор чи ингээд таны бодол санаа чинь таныг энэ харилцаанаас гарч явах хэрэгтэй, болох хэрэгтэй гэж хүчлээд тахад зүрх сэтгэл чи ерөөсөө тэрийг хүлээж авахгүй байгаагаас болоод бүх юм хоорондоо ингээд мөргөлдөөд клаштаад дотоод сэтгэл чи юм дайны талбар шиг байдалтай байгаад байгаа харагдаж байна. Ерөнхий энергийг харахад болохоор та бодож байгаа хүнтэйгээ бүр гэрлээд аль эсвэл маш удаан хамт байж байгаад салсан байх магадaltaй. Ихэнх хүмүүсийн хувьд дор хаяж 5 жилийн хугацаанд хамт байсан байх магадлал айгүй өндөр. Тэгээ одоо ч гэсэндээ та энэ хүнтэйгээ урт хугацааны ирээдүй хардаг. Бит хоёрын харилцаа бол тэ ингээд тийм амархан дуусчих харилцаа биш тэ, үн цэнгүй харилцаа биш тэ, маш бат бөх зүйл штэ гэд танд бас энэ хүнээс ингээд болоод тавьж явуулж чадахгүй байгаа зүйлс байна. Энэ хүндээ одоо л хайртай учраас тавьж явуулж чадахгүй байна. Энэ хүнтэйгээ маш их бүтээсэн дурсамжууд байгаа учраас орхиж явж чадахгүй байна. Дундын үр хүүхэд байгаа учраас орхиж явж чадахгүй байна. Аль эсвэл энэ хүн танд хинээч мэдрүүлээгүй зүйлсийг мэдрүүлсэн учраас та энэ хүнийг тавьж явуулж чадахгүй байгаа байдалтай байна. За энэ хэсгээс ордуудыг харах юм бол маш хүчтэй үхэр, охин, мэлхий, сарны ордноос мэлхий харагдаж байна. За их бодож байгаа хүний чинь орд болохоор ийм үхэр охин матар гэсэн бас ийм газрын орд байх магадaltaй. Гэхдээ цаашлаад бас ордууд гарч ирнэ. Тэгээд энэ одоо яг энергийн шалгалт өөрт чинь таарж байгаа юм бол та уншилгаа үргэлжлүүлээ сонсоорой. Гэхдээ би өмнөх 2 хэсэгт бас хэлсэн. Ер нь бол энэ энергийн шалгалт гэдэг зүйл надад тийм ч чухал санагддаг байхгүй. Айгүй их эргэлзээд идэг. Өөрийгөө жоохон ойлгодгүй хүмүүс надаас энийг нэхэд ингээ байн бичээд идэг юм шиг санагддаг. Тэгээд үнэхээр л харилцаа холбоогүй байгаа хүний талаар уншлага сонсохыг хүссэн. Энэ бүлэгт үнэхээр татагдсан бол яг энэ энергийн шалгалт тийм амар таарахгүйсэн ч гэсэндээ цаашид үргэлжлүүлээд сонсох юм бол хэрэгтэй мэдээллүүд гарч ирнэ гэж би бодож байна. Зүүн совиндоо аягүй сайн итгэж найдаж бүгдээрээ сурах хэрэгтэй байгаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ үргэлжлэлийн уншлагын хэсэг рүү оръё. Энэ хэсэгт болохоор таны бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь өнгөрсөнд таныг юу гэж бодож мэдэрдэг байсан бэ? За энэ дээр болохоор энэ хүн чинь таныг одоо юу гэж бодож мэдэрч ийн вэ гэдгийг харж байгаа. За тэгээд нэмэлт орклууд бас байгаа. Би дараа нь тайлбарлаж өгнө. За эхлээд болохоор өнгөрсөнд ер нь таныг юу гэж бодож мэдэрдэг байсан бэ гэдгийг харахад амар тодорхой болж ирсэн. Гэхдээ миний өмнө нь ер нь үзээд нэх их бас гарч ирж байгаагүй сонирхолтой энерги байна. За юу асан бэ гэдгсэн чинь биш үү? Энэ хүн чинь өнгөрсөнд танд хайртай байсан заяа. Үнэхээр хайртай сэтгэлтэй байсан. Гэтэ ингээд нэг тантай хамт байж явах үедээ яг ингээд тантай анх нийлэхдээ ч юм уу анх харилцаж эхлэхдээ ч юм уу энэ хүн тантай яг цэвэр хайр сэтгэлээр нийлсэн байгаа байхгүй юу? Өөрөө ч үйлдэлүүд энэ төр хийгээд хичээл зүтгэл гаргаад явсан. Гэтэл тантай хамт байж ирснаасаа хойш ингээл хамтдаа ойр зүгтаа байгаад харилцаал тэгж явж байгаад бүр дараа нь гэх юм уу да нэг тийм амьдралын зорилго нь жоохон өөрчлөгдсөн гэж хүзүр дээр гарч ирж байна. За тэгсэн чинь юу болсон бэ гэд тэгэхээр заяа ер нь хоёрын янзаар тайлбарлагдана. Гэхдээ ямар ч үсэн гэсэн өнгөрсөнд энэ хүн чинь танд хайртай, таныг ч өөрт нь хайртай гэж боддог. Бусад талаасаа ч та хоёр маш сайн нийцэлтэй байсан байгаад харагдаж байна. Үнэхээр ингээ гоё таарж тохирдог те ямар ч болохгүй бүтэхгүй юм байхгүй. Та хэрвээ өөрт чинь асуудал байсан гэж бодож байгаа бол тийм асуудал юу ч байхгүй заяа. Маш гоё байсан хэрнэ энэ хүн яг яваандаа хатуу хэлэхэд танд татагдхаа болоод эхэлсэн. Тэрийгээ гэхдээ энэ хүн чинь бас хаа очиж
ер нь бол өөрт чи илэрхийлсэн л байгаад байгаа харагдаж байна л да. Юу ч хэлээгүй, юу ч яриагүй, өөрийг чи ингээд баахан асуултын тэмдэгнүүд дунд үлдээгээд бол алга болчоогүй гэж гарч ирж байна. Гэхдээ өөрт чинь нэг тийм таагүй нууц зүйлийг ил болгосон. Нэг их 3 дахь этгээдтэй өөр эмэгтэй эрэгтэй хүнтэй холбоотой энерги бол энэ ерөөсөө биш байна. Гэхдээ баг ингэж хэлсэн юм шиг байгаа байхгүй. Би чамд хайртай, сэтгэлтэй хамт байхад үнэхээр гоё байдгаа. Гэхдээ би цаашид ганцаараа байж өөрөө өөр дээрээ ажилламаар байна. Надад ганцаараа байх хугацаа хэрэгтэй байна. Ер нь ингээд те миний цаашдын зорилго ингээд өөрчлөгдчихлөө, хоёлаа болох уу гэдэг ч юм уу. Тийм зүйлсийг танд хэлж зүрх сэтгэлээ шархлуулсан байгаа байхгүй. Тэгээ мань хүний энерги өөрөө айгүй юм комплекс эдрээтэй заяа. Би бүр сандлаа ингээд нааш татж байгаа суулаа. Яг тэгэхээр айгүй тийм сонин зүйл болоод байгаа л харагдаж байна л та. За тэгээд хоёр жишээ гэсэн. Яг хоёр хэсэгт 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хуваагдж байгаа. Нэгдүгээрт гээд тэх юм бол нь шүү дээ тий. Та энэ хүнээс дэндүү хараат юм шиг санагддаг болсон гэж гарч ирж байна. Ер нь бол та хоёр ингээ хамт байгаад ахаар эхэндээ айгүй гоё байсан ч гэсэндээ яваандаа та яг энэ хүнгүүгээр байж чаддгүй, энэ хүн чинь таньгүүгээр байж чаддгүй. Цугтаа байснаар ингээд хайр дурлалын харилцаа маш гоё яд жаргалтай байгаад байгаа юм шиг хэрнэ цаад утгаараа ингээд та өөрийнхөө бие даасан байдал, энэ хүн чинь өөрийнхөө бие даасан байдал, хувийн орон зайг алдаж байгаа юм шиг болсон. Тэгсэн чинь энэ хүн ингээд шууд за би ер нь ганцаараа байх юм бол тий яг ингээд 100% ажил төрөл дээрээ фокуслаад өөрийнхөө карьерт илүү анхаарлаа хандуулад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж чадах юм байна штэ. Тэгэхгүй би яг энэ хүнтэйгээ ингээ хамт байгаад ахаар ерөөсөө л нэг л их хайрлалцсан, дурлалцсан, хийж бүтээсэн зүйл байхгүй, алсын зориг байхгүй. Тэрийг ингээд бүр умартаад байна гэж бодоод харилцааг дуусгах шийдвэрийг гаргасан байх магадaltaй. А хоёр дахь хэсгийн хувьд гэх юм бол энэ хүн чинь таныг өөртөөгөө харьцуулаад идэг болчихсон байсан. Ер нь бол биш дээ харилцаан дээр ингээд ийм тэнцвэргүй байдал ер нь бол үүссэн байна. Илүү мөнгөтэй төгрөгтэй, илүү амжилттай, илүү эрх мэдэлтэй тал нь та байгаад байгаа санагдсан. Арай дутуу байгаад байгаа, хөгжих шаардлагатай байгаад байгаа тал нь энэ хүн юм шиг санагдсан. Тэгээд энэ хүн чинь болохоор ингээд танаас нэг тийм сэтгэл ханамжгүй мэдрэмжүүдийг бас аваад эхэлсэн байна. Яагаад вэ гэхээр та энэ хүнээс ажил төрлийн хувьд хийж бүтээж байгаа зүйлсийн хувьд, эрдэм мэдлэгийн хувьд ч юм уу илүү байгаад байсан учраас та өөрөө мэдлгүй энэ хүндээ хайртай ч гэсэндээ за чи болохгүй шүү, тэрэн дээр ажиллаад өгөөч, тийм юм хийж бүтээгээч гэд одоо нэг эцэг их нь хүүхдтэй нэг жоохон урам хугараад илүү байгаасаа гэж хүсээд нэг хатуу андаад эхэлдэг штеп. Яг тэгээд байгаа юм шиг мэдрэмжийг аваад за би юу н ганцаараа байх юм бол тайван хийх ёстой юм а хийгээд араасаа ингээд түлхүүлээд байгаа юм шиг мэдрэмж авахгүй тайван байж чадах юм байна гэдэг мэдрэмжийг аваад тантай ирээдүй харахаа болцсон ч юм уу. Ийм хоёр төрлийн энерги болвол бууж ирээд байгаа харагдаж байна. За тэгээд өнгөрсөн дэх энэ хүний бодол мэдрэмж болвол ер нь та хоёр ингээд жижиг сажиг юмнууд дээр байнга маргалдаж муудалцдаг болчихсон байсан. Харилцаа чинь нэг өдөр инээгээл, нэг өдөр уйлал, нэг өдөр айгуу гоё 50 амгалан байгаал, нэг өдөр учиргүй хэрэлдэж муудалцаал, нэг өдөр маш гоё халуун дулаан романтик байснаа нэг өдөр нь хоорондоо юм ярьдгүй ч юм маш их драма ихтэй болцсон. Ер нь та хоёрын харилцаа ингээд яваандаа сүүлдээ гэх юм уу та нэг юм тайван ад жаргалтай бүх зүйл ингээд цаанаасаа болж бүтээд нэг л нэг тийм meant to be байх ёстой зүйл биш юм шиг, байх ёстой харилцаа биш юм шиг, үнэхээр ингээд хувь заяагаар учирсан асуудал биш юм шиг нэг л ингээд хүчсэн те өдөр алга ингээд жижиг сажиг асуудлууд хүртэл хин хоол хийх үү, хин аяг тавг угаах уу, хизээ уулзах уу гэдэг нь хүртэл та хоёрын хувьд юм чаленж сорилт болчихсон байсан юм шиг санагдаад ихэлсэн байна л да. Дандаа юм жижиг сажиг юмнууд дээр маргалдаж муудалцдаг болцсон. Иннээс болоод энэ хүн чинь тантай яг ирээдүй харах уугүй юу гэдэг дээр эргэлзэж агаад танд хайртай байсан хэрнээ, танд сэтгэлтэй байсан хэрнээ энэ харилцааг ер нь дуусгасан юм шиг хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ өнгөрсөнд болохоор ер нь энэ харилцаан дээр таач маш их айцтай өөртөө итгэлгүй байсан, энэ хүндээ ч итгэхгүй байсан, энэ бодож байгаа хүн чинь харилцаан дээр итгэлгүй, өөртөө итгэлгүй, танд итгэлгүй те иймэрхүү байдал ер нь бол үүссэн л гэж бодож байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүн болохоор яагаад ч юм тантай хамт байх юм бол нэг юм жоохон хүүхэд чигээрээ байгаад ах юм шиг. Нэг юм амьдралын нэг те яг нэг өнөө маргаашаа бодсон хайр дурлал дээр хэтэрхий фокуслж анхаарсан нэг юм эрх дураараа үүрэг хариуцлагагүй амьдраад байх юм шиг санагдсан. А ганцаараа байх юм болвол нөхцөл байдал нь ямар ч бай энэ хүн өөрийгөө илүү мундаг болж чадна, илүү өөрийгөө өсөж хөгжиж чадна гэж дүгнсэн байгаад байгаа.
Тэгээд ер нь бол харилцааг дуусгах шийдвэрийг та гэхээс илүүтэй яг энэ хүн гаргасан гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгээ нэг хоёр жишээ байна гэсэндээ эхнийх дээр нь болохоор ер нь жоохон өөртөө бардсан байж иж болно заяа. Таныг дутуу үнсэн. Та энэ хүнийг хайрлаад энэ хүнээс хит хараад байгаад энэ хүнгүүл болвол ингээл байж чадахгүй байгаад энэ ч бас хайрын хил штэ. Тэгэнгүүт за гэд ингээд нэг буруу сэгсэн гэх юм уу та. Хоёрдугаар жишээ гэдэг юм бол маш тодорхой тантай өөрийгөө харьцуулж өөрийгөө дутуу үнэлсэн, эгоон шархалсан, тэрнээсээ болоод харилцаанаас ингэж цугцсан юм шиг бол гарч ирлээ. За энэ хүний бодол мэдрэмж одоо яаж өөрчлөгдсөн бэ гэдгсэн юм байна штэ. За энэ хүн бол таныг ерөөсө бүрэн дүүрэн орхиж чадаагүй байгаа хүзүр дээр гарч ирж байна. Ер нь л ямар ч байсан гэсэн танаас болоод ингээд шин замаар явна, шин хүнтэй нийлнэ. Ер нь л ингээд тантай хамт байсан өнгөрснөөс цоо шин ирээдүг ингээд сонгоод өөрийнхөө амьдралд бий болгоод явна энэ төр гэл лаг том юм ярьж том амлаж гарч явсан байгаа байхгүй юу? Тэгсэн хэрэг нь одоо ч энэ хүн яг амьдралдаа шин зүйл хийж бүтээгээд шин эхлэлийг амьдралынхаа янз бүрийн хүчин зүйлс дээр авчираад адаглаад шин хүнтэй болдог ч юм уу тийм зүйл ерөөсөө байхгүй байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Гэхдээ одоо ингээд бодож байгаа юм ийм байгаа байхгүй. За би хитрхи хурдан шийдвэр гаргачихжээ тий. Яг тухайн үед өөртөө төрсэн нэг юм тэнэг зориг гэх юм уу да бүр тэнэг гэж хэлж болохоор байна. Зүгээр тухайн үедээ өөрөө яг ганцаараа байх юм бол амар амжилттай амьдрах юм шиг, ганцаараа байх юм бол илүү дээрч бүр хэдэн мянган хувь дээр амар гоё амьдрах юм шиг санагдсан байдал ерөөсөө үгүй байжээ гэд тийм мэдрэмжийг мэдрээд байна. Тэгээд танаас энэ хүн бас яг үнэндээ өөрөө амар хараад байснаа одоо бас мэдрээд байгаа. Яагаад вэ гэхээр одоо л яг ингээд нэг тийм бүх зүйлийг шинээр эхлээд явах гээд байгаа юм шиг заяа. Одоо юу ч тайлбарламаар ингээд хосууд байнга хамт байж байгаа салчингууд нэг тийм гав ганцаараа олцсон мэдрэмж мэдэрдэг дээ. Хэцүү байлаа гэхэд хэлж ярих хүн байхгүй. Нэг тийм хостойгоо байхдаа хийгээд дадсан нэг тийм рутинууд те байнгын хийгдчихдэг зүйл гэдэг чинь байнга буцаар ярьдаг. Ямар ч байсан гэсэн цуг хоол иддэг, шүн хамт унтдаг ч юм уу. Тийм хүмүүс ерөөсөй байхгүй болцсон. Тэг ийм намайг хүлээж исэн юм байна штэ. Зүгээр л амар гоё байхгүй байсан юм уу? Би өөр нь өнгөрсөнд хитрхи түргэн шийдвэр гаргачихжээ гэд энэ хүн бол харамсаж байгаа хүзүр дээр гарч ирж байна. Яг энэ мэдрэмжээ мэдж байгаа хэрнээ бас өөрөө хүлээн зөвшөөрч одоогоор чадахгүй байгаа бууж ирж байна. Тэгээ яг үнэндээ тантай хамт байх юм бол энэ хүн аюу аз жаргалтай байх байсан юм байна. Тантай хамт байх юм бол энэ хүн амжилттай байх байсан юм байна. Яг тэр ганцаараа амжилтыг олно, эрх чөлөөтэй байна, илүү үр бүтээлч байна гэж бол ерөөсөө байхгүй. Тантай хамт байх юм бол тантай ядаж бүр ингээ хамт байсан үедээ энэ хүн одоо байгаагаас хамаагүй дээр байсан юм байна. Амжилттай байсан юм байна гэдгээ ойлгоцсон. Тэгээ яг үнэндээ танаас болсон одоо харилцаа холбоогүй байгаа шалтгаан нь яг үнэндээ өөрийнх нь хулчгараас аюу их болсон. Тэгээ одоо энэ бүгдийг танд хэлээд яриад ирэх юм бол яг үнэндээ энэ хүн танаас болохтой аюу тийм өөртөө ихтгэлтэйгээр байсан байгаа байхгүй юу? Бүр ингээд заримын хувьд би бүр өстой тий ингээ ганцаараа байх л хэрэгтэй байна. Энэ л надад чухал байна энэ гэсэн. Гэтэл яг үнэндээ би чадахгүй байна. Чамтай хамт байж захтай л аз жаргалтай байсан юм байна. Би буруугаар бодож ижээ гэд эргээд ирэх юм бол энэ хүн аюу тийм сул дорой тий өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн тийм нөхцөл байдалд орчих гээд байгаа байхгүй юу? Тийм болохоор яг үнэндээ тантай нийлэх юм бол аюу аз жаргалтай байх юм байна. Тантай хамт байх үедээ л энэ хүн амжилттай байж цаашид ч тийм байх юм байна гэдгээ ойлгочод байгаа хэрнээ энийгээ илэрхийлэхэд бол одоогоор бэлэн биш байгаад байгаа харагдаж байна. Тэгээд яг одоохондоо ямар шийдвэр гаргаад байна уу гэд тэгэхээр за нэгэнт яг ингээ харилцаагаа дуусгацсан юм чинь би одоо бүх зүйлийг ингээ шинээр эхлүүлээд цор ганцаараа байгаа надад аюу тухгүй айдастай тий эвгүй байгаа ч гэсэндээ би цаашаа яг ингээд ер нь урагшилсан зүг байхаа ер нь шинэ хүмүүнтэй харьцаад ч юм уу шинэ адал явдал хайгаад өөрийнхөө амьдралаар л яг амьдрах гад үзье гэж бол одоохондоо шийдчихэд байгаа. Оюун бодол санаа нь тэгж шийдэд байгаа ч гэсэндээ энэ нь ер нь жоохон өөрийгөө хуурж байгаа л энерги байгаад байна. Тэгсэн хэрнээ яагаад өөрийгөө хуурж ингээд байна вэ гэхээр за Викторийн харилцаа дууссан би хичнээн ингэж харамсаж байгаа ч гэсэндээ надад одоо буцацаа мүлдээгүй гэж байгаа хэрэн яг үнэндээ тантай харилцаан дээр одоо л ирээдүй хараад л байгаа. Ирээдүйд Виктори нийлэх боломж байгаа болов уу гэл тэр боломжуудыг
хүлээгээд байна, аль эсвэл таныг хүлээгээд байна. Ийм байдалтай энэ хүн байгаад байгаа гэж гарч ирж байна. Ерөнхий энергийг харахад хүртэл энэ хүн чинь тантай хамт байх юм бол ер нь ижил зоригтой, ижил хүсэл тэмүүлэлтэй, элэг бүтэн амар гоё аз жаргалтай амьдрах юм байна гэж одоо боддог болчиход байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээ зүгээр л тантай хамт байхад энэ хүн илүү амжилттай, аз жаргалтай, өөрт нь ашигтай байсан болохоор одоо харамсаад байгаа юм бол бас биш. Энэ хүн чинь танд бол маш их хайртай, тэрийг өөрөө сэтгэлийнхаа гүндээ хадгалаад явж байгаа гэж бууж ирлээ. Өөртөө ч юм бол яалтчгүй одоо буцаад гэр бүлийн ирээдүй хардаг болчиж, яг таны хараад байгаа тэр урт хугацааны ирээдүг энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь одоо тань дээр яг хараад эхэлчихсэн байгаа харагдаж байна. Товчхондоо тайлбарлах юм бол айгүй ойлгомжтой заяа 3 дугаар бүлийнхний маань хувьд. Ингээд тантай хамт байж байхдаа таныг underestimate хийсэн, дутуу үнэлсэн гэсэн үг. Ер нь хүн хэд жаргалтай байгаад жаргалтай ташуураад ирэхээр тэгдэлтэй. Жохоор reality check өгч бодит байдал дээр хүрсэн дээр нь буулгаж авахгүй бол чи хинтээ байгаа юм бэ, юутай байгаа юм бэ гэдгийг нь жоохон ойлгуулж авахгүй болвол та дандаа л өөрийг нь хайрлал хүлээгээл байж ах юм шиг. Магадгүй та ийм төгс байгаа юм чи танаас илүү гоё хүн амьдралд нь гараад ирэн, танаас илүү гоё хүнтэй уулзраад төсөөлөггүй гоё аз жаргалтай амьдралаар амьдрна гэж нэг буруу ойлгосон байгаа байхгүй юу? Гэтэл яг салаад харилцаа холбоогүй болоод ирсэн чинь энэ хүн одоо юуг ойлгож ийнвэ гэд тэгэхээр үгүй тийм юм байдгүй юм байна. Таньшин хүнийг хизээж олохгүй байна гэдгийг ойлгосон байна. Хоёрдугаарт гэдэг юм бол бас нэг тийм хосын харилцаа биш, ганцаараа байх юм бол би илүү мундаг байна. Одоо эрэгтэйчүүдийн хувьд нэг тийм пропаганда амар ихсэж байгаа юм шиг надад санагддаг. Нэг хэсэг гарч ирэл олон юм яриадсан халтан залуу чи хэм бэлээ за худлаа юм бол тэр хүн ярьдгүй л дээ. Гэхдээ л одоо ингээд хос мосоор яах юм те чи ганцаараа бай, мөнгө ол, мөнгө хуримтлуул чи өстө мөнгөтэй л байх юм бол тэр хүүхнүүд чинь дагаад ирнэ энэ төр гэсэн тиймэрхүү юмнуудаас болоод эрэгтэйчүүд айгүй их тийм гоё хосын харилцааг, хамтын амьдралыг амар дутуу үнэлдэг болсон. Гэтэл яг ганцаараа байна гэдэг бол өөрөө struggle юм биш үү? Хэдий эрэгтэй хүн ч гэсэндээ хайраар, халамжаар, сэтгэлээр дутдсан байна. Яг үнэндээ ингээ хосорол тулдаг хорвоо юм байна гэдгийг энэ хүн ч тань дээр амар сайн ойлгоцсон байна. За одоо болохоор тань дээр өнгөрсөнд юу гэж бодож исэн бэ гэж Oracle сугалахад хүртэл stay optimistic about your love life гэж байгаа байхгүй. Ирээдүйн хайр дурлалын амьдралдаа өдрөгөр хандаа. За өөдрөг бодол сэтгэлгээтэй байна гэдг нь чамд илүү их аз жаргалтай хайр дурлалын харилцааг авчирна гэдэг карт бууж ирж байгаа. Ер нь л юмыг арай дэндүү гоёор өөдрөгөөр delusional бодцоо. Англиар нэг юм зүрх цэцүү үг байт юм да. Grass is greener on the other side. Зүлэг нөгөө талд ногоон байгаа гэж боддог байхгүй. Өөрийнхөө зүйлийг харахгүй нөгөө талд байгаа ногоон зүйлийг хараад идэг. Гэтэл яг үнэндээ тэр нөгөө талд байгаа ногоон зүйлэн тийм ч гоё ногоон цэцэг навч анхилсан бол байдаггүй. Гэтэл энэ хүн болохоор ер нь л цаашаад тийм миний хайр дурлалын амьдрал гоё байна, би болон бүтэн гэж өөрийгөө бодсон байна өнгөрсөнд. За тэгээд Oracle нь болохоор I wish I had treat you better. Би чамд илүү дээр хандсан болоосай гэдэг карт гарч ирж байна. Энэ бол баг гэхдээ одоогийнх нь энергитэй. Би чамайг илүү дээр хайрлсан болоосай, би илүү хичээсэн болоосай гэж бас яг үнэндээ дотроо өөрийнх нь алдаа их байгаа шүү гэдгийг энэ хүн мэдчихсэн лээ. За одоо гэсэн чинь хоёр карт гараад ирсэн. За it is safe for you to love. За энд бол хайрлахад ямар ч аюулгүй гэдэг карт гарч ирж байна. За зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж, хайр сэтгэлийг хүлээж авч, хайр сэтгэлийг эргүүлж өгөх нь одоо хүн болж төрсний утга учир юм а гэдэг утгатай карт гарч ирж байгаа байхгүй. Дахиад гарч ирсэн нь unrequited love буюу нэг талтай хайр. There is not enough attraction or chemistry to keep this relationship going. За энэ болохоор өнгөрсөн дөх бодол нь бас айгуу сонио. Ер нь нэг талтай хайр. За энэ харилцаа урагшлахад бие мах бодийн болон зүрх сэтгэлийн тийм ч их таталцал алгаа гэж бол энэ хүн өнгөрсөнд ботсон байгаа. Одоо болохоор нь шүү дээ те. Ер нь би хүнээр хайрлуулахын тулд хайртай хүнээ өөрөө хайрлаж авах хэрэгтэй юм байна. Ер нь л хин нэгнээр хайрлуулж, хин нэгний хайрыг хүртэн гэдэг чинь л хамгийн гоё зүйл юм биш үү? Хамгийн том аз жаргал юм байна шүү дээ гэдгийг энэ хүн тань дээр ойлгочихсон байна. За тэгээд бүр энэ Oracle гарч ирэхэд би бүр маш гайхсан. Одоо танд хэлхийг хүсэж байгаа зүйл нь болохоор I regret lying to you. Би чамд худлаа ярьсан да. Харамсаж байна. Тэгээ өөрийгөө тухайн үед худлаа ярьж гин гэж бодоогүй л байгаа байхгүй. Гэхдээ таньгүйгээр аз жаргалтай байж чадна, танд хайртай байхад болцсон энэ төр гэж хэлсэн бол тэр нь худлаа байсан байна. Ерөнхий энергийг харахад karmic relationship гэнэ. За үйл өөрийн харилцаа. Fleeting triggers, turmoil, resentment, lessons.
letting go and loving you. За энэ гэхдээ биш үү те таны бодож байгаа хүний чи бодлохгүй одоогийн ер нь харилцаагаа аюу тийм үүлийн үрийн харилцаа гэж ер нь бол жоохон дүгндэг. Гэтэ одоо энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэй хүмүүсийн хувьд эрэгтэй хүний үүлийн үрийн харилцаа энэ төр гэл тийм судлаа яваад байхгүй л те. Гэтэ та хоёрын харилцаа ингээд нэг л нэг тийм амар их юм сурж ойлгоод байгаа зүйл шиг энэ хүнд санагддаг болсон байна. Энэ харилцаа нэг юм гарт баригдахгүй те яах гээд байгааг мэддэхгүй юм хөнгөн байх үедээ байсан. Энэ хүнийг айлгаж зочроох үедээ зочроосон. Бүр ингээд шоконд оруулах үедээ оруулсан. Тэгээ энэ хүн таныг бас тэ түлхсэн. Тэрнээсээ болоод маш их зүйл сурсан. Тэгээд өнгөрсөн дөх ер нь бол бүх сөрөг бодол мэдрэмжүүдээ орхиод энэ хүн чинь таныг бол ер нь хайрлахыг сонгож байгаа гэж хүзүр дээр гарч ирлээ. За одоо болохоор энэ хүн чинь танд одоо яг юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэдээ олон oracle картуудаар хэлхийг хүсэж байгаа мессежүүдийг гаргаж ирье. За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоог байгаа хүн тэнд юу хэлхийг хүсэж байна вэ? За чи бол маш нууцлаг гэдэг карт гарч ирлээ. За би чамайг хизээж бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Заримдаа чи надаас ямар нэгэн зүйлийг нуугаад байгаа юм шиг санагддаг. Би чамтай яг ямар харилцаатай, би чиний хувьд яг хин юм бэ гэдгийг бүрэн дүүрэн мэдэж чаддаггүй гэдэг карт гарч ирж байна. Жохон өнгөрсөн дөх мэдрэмж нь байна л да. Ялангуяа та энэ хүнээс илүү давуу байдалтай, илүү хүчрхэг тал нь байсан бол таны хувьд яг ямар үн цэнтэй хүн юм бэ гэдгийг өөрөө жоохон ойлгохгүй байсан юм шиг байна. За чи минийх гинэ. За одоо ингээ хоёлаа салцсан. Чи өөр хүмүүстэй харилцаж болно, чи өөр хүмүүстэй уулзаж болно. Магадгүй чи өөр хинийгнийх болж ч мэднэ гэдгийг бодохоор би маш их уурладаг. Би айгу токсик байна уу? Ямар ч байсан гэсэн надад хамаагүй. Бүх хорвоо ертөнц чи зөвхөн минийх гэдгийг мэдээсэй гэж би хүсэж байна гэдэг утгатай хүзээр гарч ирлээ. Ер нь бол хардаад байгаа энерги л байна. За бусад хүмүүсийн үзэл бодол гинэ. За би бол одоо аав ээжийнхаа үгээр ч юм уу, ёс заншлийнхаа зүгээр одоо үзлээр ч юм уу, тэ альсвал найз нөхдийнхөө хэл яриагаар одоо ингэ шийдвэрүүд гаргаж ирж өнөөдрийг хүрсэн. Ер нь бол бусдын одоо санаа бодол шийдвэр миний амьдралд амар их нөлөөлдөг. Би энээс яг гарахыг одоогоор бол маш их хичээж байгаа гэж бас бууж ирлээ. Яг нөгөө нэг тийм сонин үзэл бодол нээсэн шүү дээ. Би ганцаараа ахын бол илүү амжилттай байна. Надад илүү гоё хүмүүн гарч ирнэ гэсэн тийм бодлуудыг нь одоо яг янз бүрийн подкастууд, найз нөхдөд ч юм уу тий өөртөө суулгасан байж иж болно. Тэр нь ер нь худлаа юм байна гэдгийг мэдээ тэрнээсээ одоо гарах гэж хичээж байгаа гэж бууж ирлээ. За маш их санаж байгаа гинэ. Би чамайг маш их санаж байна. Бүх зүйл одоогийнхоос шал өөр байсан ч болоосаа. За намайг уучлаарай гинэ. За би чамайг ямар их шархлуулсан бэ гэдгээ мэднэ. Тэрэндээ маш их харамсаж байна. Чи ерөөсөө тийм шархлах зүйлийг хүртэх ёсгүй байсан. Чамд тийм юм ерөөсөө тохиолдох ёсгүй байсан. Би чамайг гомдоох ёсгүй байсан л гэж гарч ирж байна. За тодорхойгүй гэдэг карт бууж ирлээ. Би яг одоо энэ харилцаагаа яах ёстой, юу мэдрэх ёстой гэдгийг жоохон ойлгохоо болж байна гэдэг юм эргэлзээний карт бууж ирж байна. За энэ бас яг харилцаа холбоогүй хүмүүст зориулсан oracle байгаа. Нөгөө юу хүсэж байна уу гэдэг. За би энэ харилцаагаа өөрөө тэ зогсоосон энэндээ маш их харамсаж байна гэдэг карт гарч ирлээ. За чи надгүйгээр цаашаа урагшлвал чамд илүү дээр байхаа гэж би бодож байна гэсэн эмээр бас гарч ирж байна. За хэдийгээр бит хоёр хол байгаач харилцаагүй байгаач бит хоёрын зүрх сэтгэлүүд одоо ч гэсэндээ нэг нэгэндээ хайртай холбоотой байгаа гэдгийг би мэдэрч байна гэдэг утгатай хөтөлбөр бууж ирлээ. Харилцаа холбоог удаж байгаа ч өөрийн ч юусэн мартаагүй байна л гэсэн үг. За би чамайг тавьж явуулснараа яг үүндээ өөрийгөө айгүй шархлуулсан гэдэг мэс бас бууж ирж байна. За одоо миний бодож байгаа бүх зүйл гэх юм бол
Би чамд ямар их хайртай, ямар их татагдаж байгаа вэ гэдгийг бодож байна гэдэг утгатай үзэр бас гарч ирлээ. За бит хоёр магадгүй салсан чигээрээ байсан нь дээр байж магадгүй дээ гэсэн юм шаналгаат бодлууд орж ирж байна. За бүх зүйлийг бадалсан намайг уучлаарай, чи маш сайхан зүйлсийг хүртэх ёстой байсан. Ер нь л тийм сайхан зүйлсийг хүртэх ёстой хүн гэж таныг бол хэлж байна. За би яг өөрийнхөө чин сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлэхдээ маш их муу. Гэхдээ би чиний бодож байгаагаас илүү чамд хайртай гинэ. За би яг одоо өөрийнхөө мэдэрж байгаа шаналл зовлонтойгоо өөрөө нүүр тулах хэрэгтэй. Тэгжээч би зүрх сэтгэлээ чамд дахиж нээж чадна гэдэг утгатай хүзэр гарч ирж байна. За чиний амьдралаас гарч явсан, чамайг гhost-лсэнд те таг алга болж молсонд намайг үнэхээр уучлаарай, намайг бити үзээ ядаарай. Угаасаа чи яг тийм зүйлийг хүртэх ёсгүй байсан. Би л муухан л гэж хэлээд байна. За бит хоёр яаж хоорондоо инээлддэг байсан, яаж хоорондоо маш олон цагаар ярилцдаг байсан. Би тэр бүх зүйлийг маш их санаж байна гэдэг утгатай мессеж бас бууж ирлээ. За ингээд YouTube-ийн уншлага дууслаа. Баярлалаа. Нэмэлт авах хүсэлтэй байгаа хүмүүстээр болохоор бид нэр тэн дээр таны бодож байгаа энэ хүн чи эргэж ирэх үү? За эргэж ирэх гэдэг бол нэг үйлдэлтэй. Эргэж ирчээд ер нь нийлэх юм уу, та хоёр нийлвэл хизээ нийлэх вэ гэдгийг харна. За яг таны сахиуснууд энэ харилцаан дээр танд ямар зөвлөгөө өгч ийнэ гэдгийг харах болно. Баярлалаа.